гэж ярина тийм ээ. За эрхэм үзэгчдээ та бүхэндээ өдрийн мэндийг өргөн барья. За өнөөдрийн манай ярилцах цагийн зочноор соёл урлагийн их сургуулийн соёлын сургуулийн Монголын угсаатны зүй соёл судлалын тэнхимийн багш соёл судлалын доктор Тангадуга Урагдин ирж оролцож байна. Ингээд танд одоо энэ өдрийн мэндийг өргөн барья. За ингээд өнөөдрийн бид хоёрын одоо ярилцах ярианы сэдэв бол Монгол түмний одоо жил болгон уламжлал болгон тэмдэглэж ирсэн цагаан сар, цагаан сарын одоо урд өдөр битүүнтэй холбоотой монголчуудын эртнэр үеэс үлдэж ирсэн заншил, ахуйд үлдэгддэг энэ заншлын талаар төгсөж олон та бүхэнд хүргэх юмаа. Ингээд эхний асуултаа одоо Тангадугадаа тавья. Тэгэхээр саяны одоо миний хэлсэнчлэн Монгол түмэн маань ер нь энэ цагаан сарын зан үйлийг хэдэн үеэс эхэлж тэмдэглэж ирсэн түүхэн их сурвалжаас нь хоёулаа яриагаа эхэлье. За та миний яриаг сонсож байна уу? Сонсож байна. За та тэгвэл саяны миний яриаг сонссон бол одоо тэгээд цагаан сарын түүхэн их сурвалжаас нь эхлээд хоёулаа яриагаа эхлэе. За сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчтэй. За бидний өнөөдрийн ярих сэдэв бол сая хэллээ. Тэгэхээр монголчуудын цагаан сар тэмдэглэх яг хэдийнээс чухам хэлсэн гэдэг нь бас нэг одоо бид чинь нэг нэн эртний балар эртний л гэсэн ойлголтоор л ярьдаг л да. Зүгээр яг уу цагаан сараа тэмдэглэх энэ өндөр соёлыг одоо бид нэг эзэнт гүрэн буюу 13 дугаар зуунаас л жоохон наашаахыг л нэлээд тодруулж ярих боломж миний хувьд гараад байдیں۔ Тэгэхээр зэрэг 13 дугаар зуун хүртэл Монголын энэ тархай олон аймагуудыг нэгтгэхэд 13 дугаар зууны ихэр Чингис хаан 3 дугаар жарны хөхөрчин үхэр жилийн өвлийн адаг сарын эцэс Улаанбаатар жилийн хаврын сүүл сарын шин дээр хаан ширээнд суух болсон үеэс л намар хийдэг болсон. Энэ нэлээд бодтой үнэн юм шиг байна. Тэгэхээр уул нь бол тэр хүртэл намар хийж ирснийг бол тэмдэглэсэн ерөнхий зүй тогтол нь бол судлаачдад нэлээд өрхөгдөө юм шиг байдгийг. Зүгээр яг хийж исэн цаг үеийн Монгол орныхоо намрын байдал, ир жимс боловсрсон, малын хүч тарга авсан, за хавар зунда өөрсдөө эдээ ундагаа хийгээд аж ахуйгаа хөгжүүлж өсгөөд нэг тийм сайхан амар сайхан 50 цаг нь бол цагаан сараа хийж ирсэн энэ үйл явцад нь их аштайхан зүгээр бодогдоод байдیں۔ Ялангуяа цагаан эдээ мах шүүсний зүйлүүд байна, жир жимсний зүйлүүд байна. Тэгээ энэ бүхэн нэс арай өөрөөр Чингис хаан зарлиг гаргахтаа бол энэ өрөнд орны бусад ард түмний хавар тэмдэглэдэг ёсыг нэлээд одоо бодолцсон юм шиг байгаа. Миний ойлгож байгаагаар бол. Тэгэхээр 1206 оноос төр ёсны буюу тэргүүн сарын хаврыг улам баяжуулж анхныхаа цагаан сар тэмдэглэх ёсоор нэг 88 гавьяатыг шагнаж тодруулсан нэг ийм юм Монгол цагаан сарыг энэ Монголын нийгмийг судалсан судалгаанд бол өртөж гараад байд юм шиг байна. За богд хааны үеэс цагаан сард сайд бис ван гүн хотогт хуйлгаад хамб цорж нарууд төрийн ордонд ирж цагаан сарын шинэлгээ хийдэг журмыг бол монголчууд нэлээд гүйцэтгэж ирсэн байдیں۔ За энэ цагаан сарыг ярихын далимд Монголын угсаатны судалд хээрийн судалгааг хийгээ явж байхад нэг анзаарагдаад ер нь одоо ч гэсэн идүүгээ бидэнд нэг бодогдоод байдаг зүйл бол монголчууд ерөөс төрсөн өдрийг нэг тэмдэглэдэг бай.
энэ цагаан сарынхаа баяртаа хамт тэмдэглээд цагаан сараа тэмдэглэхдээ нас нэмсний баяр гээд өгчүүл маань цагаан сарын тэр ялангуяа хүүхдүүд энэ өөрсдөө ч гэсэн нас нэмсэн баярыгаа одоо хамтсгдсан нэг юм ажиглагдаад байдгийг. За өнөөгийн залуучууд энэ хүүхдүүдэд эртнээс цагаан сараа монголчууд нэг төрсөн өдрөө нэг тэмдэглэдэггүй байсан юм гэж ингэж хэлвэл нэлээд гайхах бах. Тэгэхээр төрсөн өдрийг хүүхдийнхаа төрсөн өдрийг идэхгүй тоохгүй өнгөрөж байгаа юм тэнд ерөөсөө байхгүй. Тэмдэглээ тэр тэмдэглэсэн тэмдэглэлийн нь бол одоо арьс ширний зүйл дээр бусад эдийн зүйл дээр тэмдэглээд дөрвөлжиж боогод сахиус маягаар үзүүнээс нь за өөр юмд хадгалаад ингээд тэрийгэ зарим нутагт бол ухаан сосор ормын бууг айл нэрлж байдیں۔ За ер нь төрсөн өдрийг мэдээд тэр төрсөн өдрийнхөө мэдж байсан зүйлээ тэр хүүхдийг цаашдаа өвчин зовлон ирэх янз бүрийн зүйлд төрсөн өдрийг мэдчихсэн. Тэгээд тэр төрсөн өдөр нь авч хадгалж байсан хүүхдийн үс дайх, хүүхдийн хадгалж байсан хүүс энэ төр бол тийм дими зүйл биш юм байдаг. Энэ дээр бол нэлээд нарийнсан мэдлэг ухаан тийм юм бол их байгаад байх шиг байдаг. За 1216 онд санагдаж байна. Чингис хаан цагаан сараар энэ 5 их харгисээс бусад ялтанг хэлтрүүлэн ялыг хөнгөлдөг байж гисэн нэг юм байна. Тэгэхээр яг ямар 5 ялыг одоо хэлтрүүлж болдгоо байсныг нь бол өнөөдөр би нэг тодорхой ярих боломж бол миний хувьд бол муу байна. За Богтаан суусан хаан ширийн суусан 1911 оноос эхлээд энэ Чингисийн баримталж зарилгийг үргэлжлүүлэн мөн одоо хоригдож байсан ялтанд хөнгөлт үзүүлж байсан ийм зүйл бас дагуулan улмаар хэрглэж ирсэн юм байна. Өдрүүлэн авч хэрглэж ирсэн гэсэн утгатай би ярьж байна. За 1216 оноос Чингис хаан зарилэг уулгаж улсын сан хөмөргөөс одоо бид нэр их сайн мэддэг дээ энийг шар алтны зүйлийг мянган лан, цагаан мөнгөний зүйлийг түмэн лан, за нилээдгүй зоцон даав нилээдийг энэ настангуудад хишиг тарааж исэн. За энэ 60 наснаас эхэлсэн байдгийг. 60 наснаас дээшгт нь бол 60 наснаас эхлэнгүүт нь 2%, нөгөө дээр зарцуулсан зүйлийнхээ 2% гэж би ойлгож байгаа. За 80-аас бол 3%, 80 настай ахмад буурлуудаа 3%. За 90 наснаас дээшхийн бол нэг 4%-тай. За 100 наснаас бол 5%-ийг түүнээс дээшхийг надад бараалхуул гэж ингэж зарлиг болгосон байдаг шүү байгаа. Тэгэхээр 120-с дээш насны улсууд бол нэг цол байгаамаа тэрийг их үтгсэл гэж яриад байгаа зүгээр энэ бусад ном хэвлэлүүдээр өөр нэр байна уугүй би бас сайн мэдэхгүй. Энэ хуулийн хууль эрх хэмжээ актууд тийм юм дээр бол судалгаан дээр бол их үтгсгээд таяг тулан надад ирж бараалхуул гэдэг. Ингээд нэг дурдчихсан байгаа. За түүнээс дээш хөндөр өөрөө хэлбэл 100 насаас энэ холд аваад ирэхин зэрэг одоо бид нэр мэдэндээ өндөр тэргийн суулган надад бараалхуул хэмээн зарлиг болгосон байдий. Тэгэхээр Чингис хааны энэ бодлого бол настан буурлуудыг цагаан сараар ингэж их хүндгэл үзүүлж исэн, их хайрлж исэн. За өнчин ядуус тусгай одоо тэтгэлэг шан харамж өгчээсэн нэг ийм юмнууд бол цагаан сарын үүдэлтэй ерөөсөө тэмдэглээд ашаа яваад авах шиг байна. За би нэг юу л бодоод байна. Бид чинь нэг өнөөдрийнхөө яриа нэг цагаан сар. Би энэ цагаан сарын Чингис хааны бодлогыг яг зүгээр шууд болоо цагаан сар гэхээс малчныхаа цагаан сарыг
Хот суурин газрын цагаан сар ирэхээс өмнө ерөөсөө цагаан сарын үүдэл тэрүүнд төр улс маань тэр тусмаа Чингис хаан маань ийм сайхан бодлого, ийм сайхан юу явуулж ирснийг ялангуяа залуучууд маань бас мэдээгүй нь мэдэг гэж бодоод тэгээд энэ хэдэн юуг оруулж байгаа. За өөрөөс чинь асуухын байвал би дундуур нь орж ирээд асуухаа гэж ингэж бодож байна. Одоо би яг цагаан сар руугаа орох гэж байна. Тэгэхээр цагаан сар руу ингээд орхон зэрэг за хөгшчүүл маань цагаан сарыг бүр бүтэн жил бэлтгэж байгаа л хийдэг л гэдэг. За бүр тэмдэглэхтэй албан ёсны тэмдэглэхтэй бүтэн сар болдог гэж ингээл ярьдаг. За ингээд монголчууд чинь эрхлэх аж ахуй, байгаль шүтэх ёс, хүн хүнээ хайрлах, бусад улстай зэрэгцэн уршиж ирсэн энэ түүхэн цагаан сардаараа илэрч байгаа энэ илэрлүүдийг ингээ хараад байхад бол үнэхээр маш их зүйлийг цагаан сарынхаа битүүнд өгөхөд ялангуяа өвлийн адаг сар руу ирнэ бүхэлдээ бэлтгэл хийгдээл байна. За би миний гол ажил бол Монголын Уг Садны зүүн хээрийн судалгаа. Тэр хээрийн шинжилгээний материал тулгуурлаж би энийг ярил залуучууд маань бас нэлээд тийм амьд ойлголт очих болов гэж бодоод 90 цагаан сард бэлтгэнэ гэдэг маань чухам юугаа яг хэлээд байдیں۔ Зөвхөн тэр нэг идэ ондоо хоол ундаг, бэлгэсэл золгох нэг ирж очих энэ бас биш юм. Тэгэхээр тэр цагаан сар хийх гэж байгаа одоо улсууд ялангуяа тэдний ахмад үеийнхэн болвол тэр бүтэн жилдээ олсон өөтөө өнгөтэйгөө зөвхөн үзүүлэх биш бүрэлдэн тогтох тэр бүтцийн хийж ирсэн аргын тогтолцоог нь тэр настай улсууд маш их сайн ойлгож энийг яриад байхгүй ч гэсэн дотор маш их бодно. Өөрөөр хэлбэл тэр яг цагаан сарын эдээ ундаа одоогийн хэлд бидний ярьдгаар одоо 11 сард өгөөд ирэхээр за одоо цагаан сар ч ойртож байна доо юмаа бэлтгэндээ гэл ингээл зарим нь ярьж ил байна. Настангуудын оюун санаанд бол энэ бэлтгэл бол эртэхлэн. Ямар юм дээр эртэхэлдэм гэхэн зэрэг монголчуудын энэ хамтарч амьдардаг юмаа хийдэг нэг хамтын соёл гэж нэг заавалцгүй хамт хийдэг нэг баахан ажлууд байна. Одоо үр тарианы ажил байна, хот хорооны ажил байна, мал аж ахуй ажил байна. Энэ бүх ажлыг хийж явахдаа цагаан сар тэмдэглэхэд би энэ бэлтгэж байгаа үйл явц донд хэн маань юмаа зөв хийгээд байна. Хэний ажендэрл нэг жоохон таарахны яваад байна. Ялангуяа энэ дотор гойд их анхаарч цагаан сардаар өөрсдөө эргүүлж харж дүгнэлт болгож боддог ярьдаг зүйл нь юу гэдэг юм бхэн зэрэг монголчуудын хот ургийн тогтолцоо хурим байдیں۔ За хурим өөрөөр хэлбэл одоо 7 сард нэг сайхан хурим хийсэн байлээ гэж бодъё. Нэг айлтгий жишээл ярил л да. Хаврын сард нэг сайхан хурим хийсэн байлээ гэж бодъё. За тэгээд 11 сарынхаа одоо энэ шинэ сарынхаа хаврын энэ баяраар нөгөө үүсгэсэн одоо гал голомд хийсэн ажил маань ямар үр дүнтэй явж байгааг цагаан сар тэр хөгшчүүл яриад байхгүй ч гэсэн оюун санаанд нь алдсан онсноо бодно. Зөв буруу юм хийсэн гэдгээ бодно. Энэ бол цагаан сарын маш их том ил далд ач холбогдлын далд нэг хүмүүсийн оюун санаанд нэг ийм сайхан соёл дагаад яваад байгаа. Тэхэн зэрэг ялангуяа одоо Монголын соёлыг чинь яг товойлгож гаргаж ирдэг ажилчин юу одоо малчтын ялангуяа амьдралд бол их сайхан тохиолддог, их илэрдэг зүйл бол энэ гар урлын ажил, тэр дотроо ски тоосны ажил байдаг. За өвлийн бэлтгэлээ хийсэн хашаа хорооны ажил байдаг. За бүтэн одоо зуны сараас эхлээд наамар өвлийн цагт бэлтгэдэг нөгөө хүнсний бэлтгэлүүд байдаг. Зөвхөн цагаан сард биш, ерөөсөө хэдэн хувьд нь жилийнхээ одоо хэдэн хувьд нь цагаан эдийг идчих вэ? Яаж идчих вэ? Яаж тэрийг нөөцлөх вэ? Махан шүүсээ яаж хэдийд нөөцлж хэдийж боловсруулах вэ? За холтос сунар хоол унд орон сууц энэ бүх юм бол энэ цагаан сард өгөхөд ирэх тусам тэр хийсэн ажлын үр дүн л улам наашаа товоосоор байгаа л тэгэл золгоход ирж байгаа нөгөө хөгшчүүл чинь хөгшчүүлдээ золгоход ирж байгаа хүүхдүүдийнхээ ажлыг нөгөө хөгшин бодоод за нэг хүрдэн юм байна гэж суулгаад одоо дараагийн золгоход ирсэн хүн оруулахгүй нөгөө хэтээ яриад өгнө гэсэн үг биш. Тэр
хийж ирсэн ажлаа нөгөө хөгшин тэр шийдлээ. Ялангуяа хурам найрын үед бол тэр одургийн тогтолцоонд хаанаас хэний бэр яв, хэн ямар хөргөн хэнтэй юу хийв, одоо айл орон болов, үр хүүхэд нь яав, зөвхөн тэр жилийнхээ биш. Ерөөсөө энэ бараа нэраа Балчир үеийнхаа хүүхдүүдэд нөгөө өвчин зовлон тэр аж ахуйгаа эрхэлж байгаа явууц, настан буурлууд байгаа хүндэтгэх явцад зөв буруу доогол эндэгдэл юу гарч яана гэдгийг цагаан сарынхаа үеэр нэг сайхан мэдэж аваад дараа нь зүгээр энгийн үед нөгөө хэлэх гайхалтай сайхан сургамж бүх юма тэр цагаан сараар мэдэгдсэнийг эргэж дүгнж ярьдаг нэг ийм юм энэ битүүнээс өмнө бас нэг яриад үзэх нь бол зөв юм шиг надад санагдаад байдیں۔ За ингээ битүүнд өгсөөр ингэсээр байгаа л одоо нэг 3 4 хоног 5 7 хоног 10 хоног дотоод хийхэд бол цагаан сараа хийхэд одоо дутуу хөтүү хийсэн ажил буруу зөрүү энд үрсэн бодсон юм юу ч байхгүй. Ялангуяа хоол хүнсний зүйл, хот сунрын зүйл, гэр оронгоо сайхан цэвэрлэх, бэлдэх, төхөөрөх хамгийн их анхаардаг зүйл бол нэг зүйл нь бол хашаа хороогоо хүртэл маш их сайхан зэгцэлнэ. Өвлийн түлшээ сайхан зэгцэлнэ. Тэр цагаан сараар эрэхтэл одоо тэр хөгшчүүлчин өөрсдийнхөө амьдралыг бас одоо залуучуудаа үзүүлнэ. Энэ ингэж л амьдрах ёстой юм гэдгийг эхэн ч үзүүлнэ, эцэг нь ч үзүүлнэ. Энэ явцад бол цагаан сарыг ингэж хийх ёстой юм байсан биш үү? Бид чи энэ дээр анхаарах ёстой юм байна шүү гэдгийг одоогийн бидний энэ сургалт хийдэг шиг тэндээс ажиглаж үр хүүхдүүд нь үр удмаараа тэр аав ээжийн сургаал, аав ээжийн мэдлэг, аав ээжийн тэр бодлогыг өөрийнхөө үйл амьдралд юу хийж эхэлдэг юм шиг байна. Хэрэгжүүлж эхэлдэг юм байна. За ялангуяа одоо энэ эдээ удааны зүйлүүд байна, нутаг өвлжөөний зүйлүүд байна, мала юу тэжээх өвс хадлан тэр их юмнуудыг бол одоо бүтэн жилийн дотор хийснийг ял ер нь яавал шумбаруулах уу, яавал сайн байх уу гэдгийг л одоо бодсоор хийсээр ирсэн нэг энэ уламжил бол яг энэ битүүний оройтой их төхөж ирнэ, бодлоо цэгцэрч ирнэ өөрөөр хэлбэл. За ингээд битүүндээ жоохон юугаа яаж бэлдэх үхэн зэрэг. За баруун Монгол төв халахын юунууд байна. Угсаатны том бүлгүүд байна. Дэх нь үе чинь бид нэр бас нэг угсаатны баг жижиг ястан гэж ярьдаг байсан. Одоо тэр ястан гэдэг үгийг хэрэглэхэ болж байгаа шиг байна. Угсаатны бүлгийн соёл ийм соёл гэж ингэж их ярих боллоо. Тэр нь цаг үеийн юу бодлогонд тэгж хэлэгч явах шиг байна. Тэгэхээр энэ угсаатны бүлгүүдэд нийтлэг харагддаг цагаан сарда бэлтгэдэг зүйл нь бол цагаан сард өгөхөд ирэхээр нөгөө бүх юм янтан болгосон байдаг гэж би хэлсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо маргааш шиний нэгэн болох гэж байгаа. Тэрүүндээ зориулээд ойролцоох өөрсдөө очиж мөргөдөг овоогоо сайхан цэцэлнэ. Энэ овоог цэвэрхэн сайхан сэргээгээд тэр чинь нодлонгийн цагаан сараас хойш одоо үе очоод мөргөл үлдээд эргэж тоорох юм бий л дээ. Зүгээр цагаан сарын шиний нэгний өглөөний овоонд бол ойд илүү сайхан цэвэрлээ сан сүнч бас тавиад ингээд бэлтгээд ингээд сайхан бэлтчихнэ овооны тухайд бол. За яг хөө зүгээр Монголын бүх нутгаар ингээд яваа судалгаа хийсэн болохон зэрэг цагаан сарыг тэмдэглэж исэн нэлээд олон халахад нэх байхгүй, зүүн талдаа нэх байхгүй юм онцлогуд бол ойрдын томоохон бүлэг юунуудад бол угсаатны бүлгүүдэд бол нэлээд бас эртний холуу гэмээр юмнууд хадгалагдана. За жишээлбэл манай торгууд, баяд үйлдүүд бол их хвчлэн нэг дээр мөргөнө гэж яриад байдیں۔ Тэр цагаан сарынхаа чиний нэгний өглөө мөрөхийг дээр гэдэг нь тэнгэрт биш тэр өндөр одоо уулынхаа тэр аваржиж өвлөж байгаа газрынхаа өвлөж байгаа газраас нэг холгүй очиж мөргөдөг овоог л яриад байна л дээ. Эндэр гэж эндэр дээр мөргөнө гэж хоёр яриад байгаа. Дээр мөргөнө гэдэг нь бол цагаан сарын овооноос илүү томоохон тахилгууд ялангуяа одоо жилд ховорхон хийгддэг тийм томоохон юм дараа бол бас арай өөрөөр нэрлэгч явдал байна. Тэр нь бол ухаан
энэ дэргээ тэхэн зэрэг бид нэр энэ дэрийг нэг өндөр юмдаа тавьсан нэг юмыг одоо бид нэр социализмын үед энэ дэрт гараад үг хэлдэг нэг энэ дэр л бараадад байдаг. Тэр энэ дэрийн нэр нь тэр овооны юутай бас байршилтай бас нэлээд төстэй. Тэгэхээр Монгол малчдын чи өвлжөө жилийн жилд ёслоод хийгээд ирсэн нэг тийм сайхан уул овооны жижигхэн одоо энэ дэр гэж хэлэгддэг тийм газруудтай л очицоож шиний нэгний өглөөгөө бэлтгэж тийшээгээ явахыг л хэлээд байгаа. Тэгэхээр манай торгуудад бол овооны дээр залан босгоод би тэр бэлтгэлийг л урчилж ярьчаад эргээд юуруугаа орох гэдэг юм. Битүүлөөгөө орох гэдэг юм. Тэгээ яагаад би эргээд өгөх чинь зэрэг гинтхэн тэр нэрийг тайлбарлахгүйгээр зарим нэг нарийн учрыг хэлжгүйгээр шууд шиний нэгний өглөө тэгнэ гэхээр тэр битүүндээ нэлээд баригдаад бас тайлбарлах нь жаахан тааруу болоод өнгөрч болов гэд өмнө жоохон дурдж байгаа. За тэгээ битүүрх боллоо. За битүүнд нөгөө сайхан 90 тэгээд битүүрнэ гэдэг чинь нэг айл хувьсаараа ганц нэг гэрээрээ одоо бас хийдэг ажил биш. Хамтраад хийдэг зөндөө юм байна. Ялангуяа энэ тавгийн эдэний боов хийх, бууз хийх. За өвлийнхээ идэж гаргахтал одоо ухаан цагаан сараар чанах бууцаа, мала, маха төхөрөөл бэлдэн тусгайлал тавьчихна. Тэгэхээр чин одоо дутуу хөтөө буруу зөв хийх одоо энэ муу энэ сайн гэд гол шийдэх юм ерөөсөө байхгүй бүх юм бэлэн байж байгаагийн нэг нь энэ цагаан сарын ууц боовны асуудлыг би энүүнд оруулж яриад байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ айл аймаг яваа улсууд, саахалт яваа улсууд чинь нэг нэгэндээ цагаан сараар энэ хүнсний зүйлийг бэлтгэхэд тойроод биенийдээ очоод хийгээд байдаг, хийгээ сурцсан тийм өөр тогтцсон одоо ойлголт заншил байна. За хөрх юм одоо хэдэн буузыг хийж өгье, хэдэн боовын дараад өгье гэж ерөөсөө тэнд чи ирээд хэдэн боов хийгээд өгөөч өдөр сар хилээд нэг нь гуугаад нэг нь буйлгаад байж байгаа юм ч байхгүй. Ерөөсөө тэр айлын улсууд төмөрөө ингээд тойроо сайхан тэр бие биендээ тусалдаг ажлын нэг нь тэр боов борцгоо сайхан хийгээд ялангуяа боовн дор бол алхахын ихэнх нутагт бол нэлээд одоо ул боовыг хийхэд бол нэлээд тийм хүч асарч хийдэг ийм юмнууд байна. За бууз байна. За бусад жижиг сажиг юм бол дандангаараа бас хийгээд явчихна л да. Тэгэхээр Монгол хот айл чинь 3-аас 4 за ихтэй нэг 5 айл байна. Тэгэл нөгөө 5 айл цагаан сарынхаа чинийхээ бэлтгэлийг бол тойрол хийгээд явчихна. Нэгтэй хувьсаа бодоод одоо энэ тэрийгээд их тийм юу байхгүй. Одоо ядарч зүдрээд бухимдад байх тийм бухимдал байдгүй байсан юм бэ. За хоолундны зүйлээ тэгээ бэлдээд авчлаа. За битүүний ороо ингээд одоо нөгөө сар үзэгдэх байдлаар нь ч одоо судлаачид хэлдэг одоо харанхуй хатны ийм нөгөө битүү юу гэдэг ёс гэж. Битүү хагарах ёс гэж бас нэг заншил байна. Битүү хагарах ёс гэд ордын тэр ястангууд бол битүү хагарах ёсыг нэлийн сөрхий чампаа хийчих шүү. Өөрөөр хэлбэл халахыг бол тэгээд яг хөө зүгээрээ битүү хагардаг цагаан сарынхаа заншилтай холбогдсон ерөнхий бэлтгэлийн зүйлээ хийгээд ирж очиод ингэ явуулж байна. Ойртын хараа өөр юм байлээ. За би сүүл шиний нэгэн дээр оруулаад энийг ярих боломж гарна. За тэгээд одоо хүүхдүүд маань сайн мэдэх байх, үзэгчид маань сайн мэдэх байх, ирэн дээр доргоо нэлээд сайн мэддэг зүйл бол тэр нэг өргөстэй улаан харганыг л хоёр хатвчныхаа аль нэгэнд л өргөстэй улаан харган ортууз хоёрыг л голдуу тавиад байгаа. Би нөгөө хөдөөнөөс цуглуулсан материал дараасаа үндэслэж яриг хэлсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг яагаад заавал хоёр хатвчны цаан тавьдээ? Бусад ард түмэн яад юм гээ бодохоор төстөө зан үйл нэлээд байна бас зарим орнуудад. Тэгвэл одоо өргөстэй харган нэхээсээ илүү одоо сайн сайхныг хүссэн баглаа цэцэгч тавьд юм уу? Өөр амьсгал байгалийн экологийн юунаас хамаарат тийм ирүүлсэн сайхан заншил хийдэг дэлхийн ард түмэн бас зөндөө байд юм лээ. За манайх бол тэр нэг муу юм оруулахгүй гэж нэг хоёр хатвчны цаан тавиад байгаа нь хатвч гиснээсээ үүдээд Монгол гэрчин ерөөсөө энэ зан үйлийн бүх юмд ялангуяа домын зүйл, цагаан сарын зүйл, за хорим найрын зүйл дээр бол энэ гэрийн босго, тотоо, ханын өнчин толгой, за тэгэл ханын нар зөв эргээл одоо 5 дахь толгой, 6 дахь толгой, 7 дахь толгой тийм имийг хийн гэл ингээд
тэр 360 градус чинь Монгол гэрээ хуваагаад ингэж үзэх юм бол маш сайхан заншлууд байгаа. За энийг би төгсгөл рүү нэлээд задлж ярих сонирхол байгаа. Өнөөдөр хүмүүс сонирхол тоон, өн, дээвэр, дуур, хаалга, үүд, ялангуяа эсгийн үүд. Энэ бүхэн бол цагаан сартай нэг холбогдоод байхгүй юм шиг мөртлөө ялангуяа хүн төрж амарж халигаачийг оршуулахын тэр бол энэ ханын хоёр талын хатавч босгод хотог бол маш их өндөр өвөрмөц соёл цохолзаад байдгийг би ярих боломжгаараа хүн сонирхол энэ дээр эргээ ярих гэж бодож байна. За тэр өргөстэй харга нь яагаад тавьд юм хэн зэрэг нөгөө битүүний орой ерөөсөө тэр маргааш шиний нэг ингээд хамаг юм сайн сайхнаар цагаанаар гоёор эхлэх гэж байна. Гэтэл тэнд нэг ийм таад гаднаас одоогийн нэг битүү ойлголтоор эртний шитлэгийн нэг нэр томьёогоор хэлэх юм бол нэг тийм үл үзэгдэх биетэй биегүй нэг муу юм ороод ирнэ л гэж тэр өргөстэй улаан харгана өргөстэй зүйл нэгэн зүйл тийм улаан өргөс тэгээ тийм зүйлээр л хөөгөл айлгаал оруулахгүй байгаа юм л да. За тэгээд битүүнийхээ эдэлгийг одоо айлууд хоорондоо солилцсон доо. За миний одоо ойлгож ирсэн надад харагч ирсэн бол 1940-од он 50-ад оны ихээр бол битүүний одоо тэр хоол унд биендээ өгч байгаа хэлбэр байдал яаж хийдий ямар зан үйл хийдэм мэрсэр харагдаад байдаг байсан. За яг над манай аав ээж бол жишээлбэл битүүнийхээ ваншиг сайхан шимгээл модон домбондоо цайгаа хийгээл тэгэл нөгөө өндөр настай айлында битүүнийхээ эдээ барил хот айлынхан чинь бас хөөхөн оройч гисэн нар зөв төөргөл нөгөө өндөр настангууд руугаа ирнэ штэ. Тэгэл битүүнийхээ хоол ундыг сайхан ярьж хөрөөл идэж уугаал тэгэл мөн хариу бас өөрийнхөө хийсэн баншныхаа дээжийг цаавандаа зөрүүлээл тэгэл сайхан солилцоод битүүний орой бол нэг тийм сайхан айдуу тогтуу нэг тийм биенийхээ бэлдсэн хоол ундыг эзэлсэн маргааш нь цагаан сарынхаа шиний нэгнээс эхлээд золгох яах ийхээ бас ойр зур тохирч ярих юм байвал яриад тэгээ нэх одоо шин дунд ултал нэх найрлал суугаал идээл ингэж их тийм одоо юу гэдгийг жоохон тийм дэггүй тийм явдал бол битүүний орой ерөөсөө байхгүй. Тий. За яг хөө тэр битүү хоол гэдэг утгаар нь битүү банш их юу хийх юм шиг байна. Одоо чимхэж хоорондоо солилцдог баншныг хийгээд байдаг нэг энэ заншил бол төв алхтаа ч гэсэн баруун зүүн талдаа ч гэсэн нэлээ адилхан түгээмэл юм уу гэж би боддیں۔ За тэгээд маргааш шиний нэгэн одоо би ингээл шиний нэгнийхээ өглөөрөө орох гэж штэ энэ хүртэл одоо асуух юм байна уу гинэ гүрсэтэй. За яг хоо явж гоод явцын дунд асууя. Таны яриаг за явцын дунд асуудах бол би дахиад энэ асуултыг өөрчн тавихаа болъё. Тэхэн зэрэг маргааш өглөө нарнаар шиний нэгэн лүгэ орж эхлэхээр одоо нөгөө ордынхоор бол дээр мөрөх ажил гарна. Тэгэхээр нар тусч хаад нөгөө бэлтгэсэн энэ дээр овоо энэ юм руугаа очино. Тэгэхээр овоог бол одоо мөрөх гэдэг үүднээс цаг үетэй холбогдуулаад хэрэхэд бол монголчуудын цагаан сарын овоо 90 овоо бол нэг 3-4 янз л байгаад байх шиг байдий. За хамгийн их одоо зөв хийсэн гэдэг юм уу, их томоор хийсэн гэдэг юм уу, их хүндэтгэлийн тахилгын энэ тэр их томоонууд олдуу Монгол мод гэж хэлдэг одоо бургасаар хийгээд идэм билээ. Бургасан овоо босгодог. За одоо энэ бургасан овоотой том тахилгатай уулуудыг нутгалж байгаа улсууд бол тэрийг их сайхан мэдж байгаа л да. За манай Алтай хангаа хосолсон за Алтай нэлээд өндөр уулынхан бол бас шулуугаар овоогоо их хийн. Дээр нь одоо нөгөө далам юугаа хатгаал тэр зан үйлээ хийхэд чулуун овоо бас энгийн мөртлөө зан үйл хийх нь бол чулуун овоогоос харьцангуй нэлээд их байна. За манай говь руугаа ороод ирэхэн зэрэг одоо шулуун мод аль нь байлгүй л яг зүгээр тэр яадгийн өнгөнд нь ч бэлэгддэг юм уу бас нэг сонирхолтой ч байд юм уу зарим хот айлууд зарим ялангуяа цөөхөн айлууд бол нэг хөөрхөн цасан овоо хийн бас цасаараа овоо бариад нөгөө зан үйлээ хийгээд эдээ будаага цас өргөөд уншилгаа хийгээд ингээд нэг хөөрхөн юу хийгээл явчихна. Тэмдэглээл явчихна.
айлууд малчин айлуудын тухайд бол. За энэ наранд мөргөж байгаа анхны энэ шиний нэгний өглөө очиж тэр мөргөхөд бол нөгөө бэлтгэсэн сайхан шинэ хувцас өмснө. Хүүхдүүд шинэ хувцас өмсөд аав ээжигээ дагаад тэр өндөр уулынхаа оройд босгосон тэр овоондоо очиж мөргөхийн зэрэгцээ зарим нутаг бол эхнэр хүн өглөө тэр шиний нэгний овоонд очиж мөргөх гэж эхнэр хүн бас нэг явахгүй гэртээ цаавандаа хийгээд байж идэг нэг юм юу ч вэ? Тэрийг нэг хордогчгүй заавал байг эсвэл заавал оч гэсэн нэг тийм юм байхгүй. Зүгээр ер нь зарим нутагт бас за би зарим гэдгийг нэг битүү хатуу хэлээд явах шиг байна. Ордын наадлын нэлээ ясангууд бол ёо бүлгүүдэд бол мянгадын ч байна уу загчингуудын цагаан сар тэмдэглэх ёсонд бол өглөө одоо хүүхдүүд ихэр юу нөхрөө дагаал эмэгтэй хүн нэг цай домтоо тийшээ явж явах нь бас харьцангуй баг нэг тэрийг нэг одоо тех хэрэгтэй гэж яриад байдаг нэг тийм л юм байгаа. За тэгээ шиний нэгний өглөө нөгөө мөргөлөө хийгээл цаавандаа идээд энэ юугаа золгоол ингээд явж явах явцад эцэг малыг энэ мэдчилгээ цагаан сарынхаа мэдчилгээнд зан үйлдээ оруулдаг бас нэг өөр мэт юм байна. Энэ юу байдгийг мэхэн зэрэг за надад олдсноор бол одоо буура сайхан ноцолдуулдаг. Буура ноцолдуулах буура айл битүүхэн уйд сойж байгаад буура ноцолдуулдаг. За эцэг юу буураас гадна бас хуц ухныг шиний нэгэнд хонд явсан хүн одоо хотноосоо гарахтаа нэг хуц ухныхаа хушуу эвэрт нэг сүү тараг өрөм төрхөөд нэг эрхлүүлээд нэг бас нэг арайд нэг тийм хөрхөн аяс байна. Хүндэтгсэн, хайрлсан нэг тийм хүндэтгэлийн нэг хэлээр эцэг маландаар богмал буур хоёр дор надад нэг мэдээ харагдаж тааралдаад тэгээд байсан нэг зүйл байна. За үүний зэрэгцээгээр цагаан сарын шиний нэгэн ерөөсөө энэ хаврын сар ингээ эхлээ гараад эрэнгүүт монголчууд ч нөгөө харцай уухтай нэлийн дургу. Ер нь хэдийгээр мал ихээр төлөөгүй чилээ гэсэн нөгөө хуц ухнаа үржил юунд оруулахдаа үржүүл нийлүүлэхт оруулахдаа бас нэг цөөн тооны нэг 5-6 хонь хургалцсан байх ч үгүй юм уу нэг 3-4 шиг нэг 5-6 богмал төлөлдсөн за ганц нэг үнээч дугалцсан тоглын жижиг гэр өөрсдийнхөө байдаг гэр суудаг гэртээ хүртэл нэг тугал оруулаа уйдсан тэгэл тэр нэг цайны сүв таслахгүй нэг цагаан эдэний нэг тийм өвөрмөц хэрэглээ болвол дагаад явж байгаа. Тэгэхээр цагаан сар тэмдэглэж явах тэр шиний нэгний тэр өдөр малчин айлууд бол зарим нь нэг одоо хөрхөн халзан хороо тэр өглөө ихт гаргаад хоноо нэг шуугуулчихж байгаа. Тэрийг малаа цагаалуулж ийн гэж яриад байгаа. Мал цагаалж ийн гэж. За бусд үед бол тэгэж хорог гаргаж нэг хорог гараад ирэхээр төлөлсөн нөгөө хэдэн хон тэгээд хон нэг хөрхөн шуугаад майлал өнгөрнө л дөө. Тэрийг бид нэр малаа цагаалууллаа гэж ярьж байгаа шиний нэгний малчин хүний одоо хэрэгэлдэг тэр хэрэглэн дотор нь ч тэрний шаардлагатай байдаг юм шиг байгаа. Зан үйлдэж тэрийгэ тогтоосон тэгээд тэр жил хаврын анхан төлөлсөн тэр хургийг хэрэглүүлнэ. За зарим нь ч одоо бүр халзан хургаар хус тавиад ч үзэх явдал би ерөөсөө малаа эрхэмлэх хүндлэх энэ заншил бол цагаан сарын шиний нэгний өглөө нэг тийм юм байна. За нөгөө малд явсан явах гэж байгаа хүнд хот айлынхан чинь за шиний нэгэнд хэн хонд явах вэ? Энэ их учиртай. Тэгэхээр нөгөө гэрт суугаа зодохгүй нөгөө настай сайхан улсууч нь одоо 9 зочдоо хоолундаа өгөөд ёс юм баг үүсгээд ингэж байж явах ёстой. Тэр өдөр тэр настай хүн малаа туугаад одоо ханаа дагаа яваад өгөхгүй. Тэгэхээр хүүхэд явахгүй тэр чинь. Тэгээ нэг сайхан идэр залуу хүн явах болж байгаа юм. Ирэн за чиний нэгэнд ээлж нь биш таараагүй ч илээ гэсэн. За өнөөдөр манай одоо жишээлбэл насан буян чиний нэгэнд хондоо явуулъя гэдэг нөгөө улсууч нь тохироод тэгээд нөгөө чиний нэгэнд хоноо хариулах гээд явах хүндээ нэг тэр үе чинь нөгөө хээр хон хургалж магадгүй ямаа ишгэлж магадгүй гэдэг нэг хурганы уут үрээд андаа явж байгаа. Ер нь тэр үед бол морё унаад, тэмээ унаад, унаад
бог малаа хариулж байгаа хүн нэг байдгүй. Ягаад гэвэл байдгүй юм гэхэн зэрэг тэр мал хээлтэй хэл нь одоо томорч байгаа үе мал хээлтэй үед тэр унаа малаар хонь хариулах бол хоныг одоо араас нь ширүүн туугаад хөл гарын гიშгэх тэр хэвлийд нь бүрлж байгаа төлийн эвгүй болгох за ерөөсөө энийг айдуу зөөлөн маллгаа нь бол энэ хаврын сард эхэлж байгаа учраас ер нь явна да. За манай юуны малчид бол Алтай нурууны малчдыг одоо би малчны хөөхд болохоор тэрийг их сайн мэддэг. Ер нь манай аав бол жилийн 4 улирлын алинд ч гэсэн ер нь явна. Тэхэн зэрэг тэр хургана уутайг үүрээд хонио туугаад гарч байгаа хүний хонио хариулээд ирэхээр тэр хүнд бас хишиг өгнө. За хишигт нь юу өгдөм ихээр яг одоо хээр хонио хариулж явахдаа идэгээ цагаан идэл өгнө. Яг тэр насан жаргалын одоо аав ээж нь бол хүүдээ хээр идэг гээд юунд боогоод сайхан ааруул эдэм хатаагаад бэлгэжсэн цагаан идэгээ сайхан юу хийгээл бусд үеднийх цагаан идэ өөртний хийгээл за чи хонь мала чонны юунд оруулчуу за гээл захиад чи ядар нь үлснэ гэж тийм хоол унддаг өгөөд тэгж юу хийгээд байх юм байхгүй. А битүүний юу цагаан сарын шинийн нэгэнд бол тэр хонд явах хүнд нэг тийм арай өвөрмөсний тийм хүндэтгэл үзүүлээд байгаа. Тэгээ нөгөө хүн тэр өдөр хээр мал төлөвлөл нөгөө төлөө тургууныхаа уутанд хийгээл тэрийг их бэлгэж байна. Одоо төрүүлж гарсан одоогийн бид нэг юуг төрүүлж гарсан хүүхдээ одоо олон дүү дагуулсан гэж хайрладаг шиг тэр жилийн тэр цагаан өдөр гарсан хураг шиг бас илүү хөөрхөн хүндлэн. За нэг хүн шиг одоо улган сүлтэй юу гэдэг чинь тийм юм байхгүй зүгээр ер нь бол хүндлэхтэй тэр их өхөөрдсөн хүндэлсэн нэг тийм малчны чинь хот айлын малчны дунд чинь дундаа эдэлдэг их том аз жаргал байдэн шүү дээ. Биенийхээ тэр баяр хөөр хийсэн зүйлээс нь таашаал авах биендээ урам хайрлах тэр юу ч нь бол Монголын хот айл сайхалтай айл дунд бол тэр их түгээмэл байдаг. Тэр түгээмэл байдгийн эхлэл нь бол цагаан сарын шинийн 1, шинийн 2, шинийн 8 хүртэл малд явсан улсуудыг их биелэгшээж хайрлан хүндлэн тэгэл хонио хариулж хотлуулчаал орой айлуудтай ороод золгоол тэгэл золголтой хийгээл ингээ явчихна. За өөр шинийн нэг хийдэг нэг зүйл бол нөгөө аав ээж нь бэлтгэхэд байдаг олон юмны чинь дотор хүүхдийн шин дээл хийж өгнө. Тэгээд нөгөө дээж шин дээлээ хийсэн өмссөн хүүхд чинь мялаалах гэж айлуудад орно. За их хөөрхөн болно. Тэр нөгөө өөрөө тэр шинээр хийсэн хувцснаас өөр хувцсгүй тэр чинь урд жилийнх нь хэрглэж исэн илэгдсэн ганцхан хувцсуу зөндөл байна л дээ. Нөгөө хөөрхөн шин дээлээ өмсөөл айлд ороод нөгөө юугаа мялаалгана. Тэгээд мялаалахт нь одоо бидний өнөөдөр тэр соёл бол харин нэг арилээгүй нь одоо нөгөө урд хормойн унгадаа, хойд хормойн хонь хуруу дотоод хормойн тоос гадаад хормойн гадар өөх гэж тэр өөх тосыг тэнд яриад байна. Тэгээ урт настай удаан жаргалтай тооноор гарсан том хүн болороо гэж жигтэйхэн баярлал ингээ яваад нөгөө хөөхч чинь эх жилийн цагаан сарыг тэс чадан хүлээхээс яах вэ? Тэс чадан хүлээхээс яах вэ? Тийм өвөрмөц нэг юм энэ хөөхтэй баярлуулдаг юмны нэг нь тэр нэг шинэ хувцас одоо шинийн нэгэнд ойж өгөө мялаалгаад байдаг нэг. Тэгээ мялаалгал одоо хүүхэд чинь идэх хөөхөл юмд их дуртай хөөхөн хувцас тоглоом одоогийнхоор бол тэр үед ховор байсан болохоор болдвол хүнсний зүйл амттан зүйл тэгээд эдийн зүйл бас өх юм байна л да. Одоо бол тэр бэлэн юм аваад мөнгө цаас хүртэл өгөөл ингээл тэр дээлийн мялаалга бол нэг тийм сайхан болж өнгөрнө. За 90 шинийн нэгэнд 2 настай хүн одоо өр хүүхэд нь ингээл суугаал ирээл золгоол тэр хавийн улсууд ингээл ирж яхад бол тэр гэрийн аав бол ерөнхийдөө нөгөө худургийнхаа дотор одоо шинээр хуримнаар үүсгэсэн залуучууд 90 залуучуудыгаал зөв амьдарч байна уу буруу амьдарч байна уу юундаар хэлж одоо сургамж сургаал нь жоохон багдаад байна уу тэрийг анхаарна. Тэр хөв нэмэр бол тэр юуг бол үүргийг бол гэрийн эзэн дээр ихтэй хүн бол их хүлээж байгаа. За ээж бол юу үзүүлдэг юм ихэн зэрэг ирсэн бүх улстай ялангуяа залуучуудаа бол
цагаан сарынхаа бэлтгэлийн хоол ундыг яаж хийх вэ? Юугаар хийх вэ? Хэрхэн дайлах вэ? Тэрдээ будаага засах, тавих тэр бүх юмдаар бол эцэг их хоёр бол жигдэн сайхан юу хийгээл бэлдээл оруулаад нэг л тийм сургууль төр хуул юм л хийгдээл үзэгдээл яваад байгаа. Тэгэхээр их хүний тэр одоо аль хөсөө сайхан цэвэрхэн байлгах, махаа цэвэрхэн шүүстэй байлгах, одоо би энэ дээр нэг шүүс гэдэг үгийг шиний нэгний эдэн дээр оруулаад ярьчих та. Тэгэхээр шүүс гэхэн дэрийг бид нэр юуг нь хэлдэм гэхэн зэрэг одоо 2 юм уу 3 өдөр за баахан улс ирнэ гэж сүүлчийнх нь хоолгүй болчихно гэд 2 3 ууц чанаад байдгүй. Нэг л ууцыг сайхан шүүстэй байлгаад чанаад байдаг. Тэгэхээр чин энд нэг одоо байхгүй болохоос өөр аргагүй нэг соёл тэр үед байсан юм. Тэр нь юу вэ нөхөн зэрэг за гэрийн хоомор бол нөгөө сайхан их хідэ баг хідэ засцсан тэр байж энэ золоход улсууд ирээд би дараа нь хідэ баг хідэгээ бас задлаад явах ярья. Тэгэхээр зэрэг нөгөө өндөр настангуудтай ирж байгаа улсууд ч аль болохоор л одоо ёс алдахгүй юу сургамжтай зөв мэндчилгээсээ эхлээл тэр их эцэгтэй одоо тэр өгч өсөн сургамжийг биелүүлж байгаа бусдад их үлгэр дуурайл болохоор сайхан ярьж хөөрч мэндчилж гэр оронд хүүхэл суухтаа зөв сууж идэ ундаанд идэх амсахтаа тийм зөв байхыг л тэр сургалт бол цаагаараа бас л хийгдээд яваал байгаа. Тэгэхээр яг тэр идэ ундаага бэлтгэх ялангуяа цагаан идэ бэлтгэх за энэ юуны хангай нурууны ихэнх малчдын одоо нөгөө жир жимсээр хийдэг сайхан жимсний зөвлөд байна л дээ. За одоо манай Алтай нутгийнхан болвол үүргэнтэй тос гэл их гоё тос хийн. За манай Хинтийн нурууны энэ зүүн баруун хойд талын уулын улсууд бол энэ мойл байна. Тэр нутагт ямар л жимс байна тэрийг дарна хадгална тостоо хийн хүнсний өвөрмөс гоё хольсон тостоо хийсэн бай. За тэгэл өрмөн харуул юу эсвэл зөндөө тийм юмнууд одоо нутгийн өөрийнхөө заншлаар хийсэн юмнуудаа ирсэн улсуудаа амсуулаад нөгөө л тэр их хүн зөв тал дээр хүнснийхээ эдийг одоо яаж бэлтгэж хийж ирснийг биетээр харуулсан бэлтгэсэн тэр юмаа хийгээд ингээд яваад байгаа. За цагаан сарын бэлгэн дотор би нэг гарцаагүй нэг ярих ёстой юм бол 90,950 60 70 он хүртэл бол цагаан сарыг хийхдээ хүүхдийн бэлэг настай хүн хоёртол болдоо бэлгээ өгөөд идэг. За би нэг жоохон эхэнд нь ярих ёстой юм жоохон хойшилч яав. Энэ цагаан сарыг тэмдэглэх ёс чинь бол би уулын эренбийн жоохон өмнө хэлэх ёстой байсан. Нэн эртнээ сайхан одоо тэр бүтэн жилээ юмаа бэлдээл 1 сар хийжсэн энэ үе бол 1930 31 он гэж энэ баярыг л байхгүй болгосон доо. Байхгүй болгосон гэж би ярьж байгааг манай юу үзэгч сонсогчдод бол сайн ойлгох ба. Бид нэр дургуудын 1930-аад онд бол цагаан сарыг хийхээ байсан юм биш. Хийхийг байлгасан. Тэгэхээр хийхийг байлгахад цагаан сарын юунаас эхэлсэн юм гэхээр галаас эхэлсэн. Гал хоолунд за нарийн дээрээ бүр дэвсэх ширдгээс эхлүүлээд тэгэл 100 гал догоо энэ бүх юм холын хөтөнгөр орж ирсэндээ тэгээд тэр их соёл алга болсны одоо 90 тэсгээ байгаад алга болж эхэлсэн он сар бол Монгол орны цагаан сарт их муухай хүүтэн гард өвсөн үе бол 30 31 32 он 36 он энтерт бол цагаан сарыг ерөөсөө хорсон. За тэгээд 1959 нөгөө нэгдлийн мал гэдэг нэг юм гараад ирсэн. Нэг юм хөдөлгөөн ерөнсөө үе. Нэгдчих хөдөлгөөн гээд ерөөсөө цагаан сарын авлан ёсоор ингээ хороод ирэхээр хүмүүсийн дунд эвгүй болж эхэлсэн. Энэ чи хороод болохгүй юм байна гэдгийг хаана мэдээд ирсэн. Тэгэхээр тэр үеийн хөгшчүүл бол төрийн толгойд байсан хөгшчүүл бол цагаан сарыг хийлэхгүй гэсэн бодол яаж байх вэ? Энийг хийлэхгүй байж ерөөсөө болохгүй гэдгийг ил далд ямар нэгэн хэмжээгээр нэртэй нэргүй болсон болоогүй нэг юм хийгээд байсан. Тэгээд 1932 33 оноос эхлээд
тэр юу нэгдлийн малтай болсоосоос малчтын цагаан сар нэртэй нэг 2-3 жил дүүж гинж хийсэн юм байна лээ. Тэгж ягаад малчтын цагаан сарыг зөвхөн малчин айл хийдэг болгоод нэг хэсэг үтсэн. Тэгээд за энэ ер нь болохгүй байна гэдгийг монголчууд өөрсдөө мэдээд тэгээд нэгдэл байгуулагдаад ирэхээр нэгдэлчдийн баяр болгоод хийгээд эхэлсэн. Нэгдэлчдийн баяр болгоод цагаан сарыг хийхэд асуудал их гарсан юм билээ. Бид нар бол яг хөөхд байсан зүгээр судлаачдын бичээд байгаа бодож байгаагаар бол нэгдэл чинь нөгөө өвлжөө хаваржааг нь наадаж өгсөн шүү дээ. Дээр байдаг өвлжөөг нь трактор явдаг зам дөхүүлж хийгээд нөгөө тижээлийн өөх тэгэл нөгөө дуулууртай байлгахын тулд сумын төврөв тэгэл янз бүрийн шатны удирдлага гаргаад малч зовсон, малчинч зовсон. Тэгээ яг зүгээр цагаан сар өнөөдөр миний энэ яриа зарим хүмүүст одоо энэ хэрэг байгаа юм болов уу гэж бодогдож болох юм. Тэгэхээр цагаан сарын хийж ирсэн цаг хугацаа бол тийм дардал сайхан байгаагүй. Харин 1950-60-70 оноос гайгүйж болсоор байгаад 1988 онд л одоо 2008-5-6 он гээд цагаан сарныг одоогийн төрх байдлыг эхэлсэн үеийн тэр хавцаа юм шиг надад санагддээ. Тэгэхээр цагаан сарыг яагаад ингэж их орж исэн юм гээд бодхон зэрэг одоо тэр сар хийлэгдэг байсны энэ болиулаад нэг 5-6 за тэгээд нэг ганц 2-3 өдөр нууж хийдэг байсан. Одоо 70-аад онд намайг хөдөө явж байхад бол цагаан сарыг сумын төвийнхэн хүртэл уус чанахаас айдаг. Тэр үед ганц намтай байлаа. Тэгэхээр тэр ганц намтай байсан үед одоо манай судалгаа хийжсэн би нэг сумаа бусдаас онцлоод жишг болгоо ярив. Жишээлбэл Ховдын булганд би одоо тургууд нарын донд 1970-аад онд явж байхад цагаан сар хийхдээ битүүний орой. За битүүнд нэг 2 хоног дутуу байхад хувьсгалт намын даргын авгаа том тоогоо хөөлөх нь үгүй юу? Уус цаашаа нах нь үгүй юу? Тэрийг л харандаа. За тэгэл айдуу зөөлөн болвол тандгуудтай хэлнэ. Цагаан сар хийж магадгүй байх шүү. Гайгүй байх шүү гэд нэг тийм аяс ороод ирнэ. За бүр хөдөө уул усандаа юу хийж яваа маллаад явж байгаа улсууд бол цагаан сараа одоо аль хэндээ хийн л дээ. Тэхэн зэрэг цагаан сарыг ингэж хийгээд байдаг. Ерөөсөө миний төрөвчинд ярьсан тэр хөгшчүүлийн бодит үнэлгээ, аж ахуйгаа авч явах байдал энэ бүхэн бол Монголын соёлд их тодорхой өвөрмөц соёлтойгоо байсан учраас манай хойд хөршүүд бол нэлээд эвгүй хандсан. Тэр эвгүй хандсан гэдэг нь юугаар илэрдэг юм ихэн зэрэг малын хоош нөгөө хөлөөр нь одоо мал бааз руу энэ радио нутг руу малаа туулж очино. Тэгээд ноосыг авдан журмаар авчина. Ноосыг авдан журмаар авахаар айлууд эсхий хийх боломжгүй. Махын ихээр авахаар мах маас сүү цагаан идэ бүгдээрээ л байхгүй болно шүү дээ дагаад. Тэгэхээр зэрэг би түрүүн гал гээд нэг юм ярьсан. Тэгэхээр Монгол соёлыг чинь бүр одоо өстой гэрийн баган шиг авч явдаг нэг том зүйл бол Монгол соёл дотор их тодорхой байр эзэлдэг өндөр соёлын нэг нь галын соёл. За манай Монголын түүх эд оюуны соёлыг судалдаг маш олон улсууд галыг ямар нэгэн хэмжээгээр одоо язгуур соёлтой маш сайхан холбож судалгаа хийдэг сайхан судалгаа бий. Тэгвэл одоо тэр харамслыг нь бол бид нэг тэрнээс болоод тэгдсэн галгүй болоод бид нэр ингэсэн гэд нэг гаргаж тавиад харамссан нэг тийм юм судалгаа одоо олон хүн уншигдаад монголчууд чинь тэгээд нэг айдуу зөөлөн цаагаараа их тийм нухацтай юм хийштэй. Тэгэл галыгаа орлуулаад бид нэр яг гал орлуулна гэдэг нь би нөгөө 3 хөлтэй байгаа 4 хөлтэй улсын тулгаал цаана бодож яриад байгаа. За ордын ихэнх ястангууд бол тулгын 3 чулууг болов цагаан сараар тулгачгаал сайхан эрхэмлээл цагаан сараа хийгээл хоолундаа хийгээл галаа асаагаал нөгөө сайхан гал аргалын үнээр хоёроо Монгол соёл чинь амжиж дэвжиж явсан тэр соёл бол бүдгэрчээсэн болохоос галын соёл бол нэг унтраагүй. За ингээ фишин 100 ороод ирсэн.
За энэ суурин соёл руу орж исэн энэ зөв бол ямар нэгэн хэмжээгээр галаа орлол юм хийгээл явж байна л дээ. Зүгээр цагаан сараар одоо галаа тэтгсэн, галаар ариулсан, тахилга хийсэн ийм зан үйл суурин соёлд хийхэд ялангуяа одоо цагаан сараар тэрийг амжуулахад бол их төвөгтэй болцсон. Энэ бол тайлбарлаад байх хэрэггүй тодорхой юм. Тэгэхээр зэрэг цагаан сарын эдээ унда за би тэр юуг нэг эргээд нэг сайхан яриадгий. Бас яг цагаан сарын чинь маргааш нөгөөдөрөөс эхлээл эдээ бундагаа өрөөл сайхан одоо ёсоор болох гэж байна. Тэгэхээр цагаан сарын эдээг их эдээ бага эдээ гэж нэг хоёр хуваагаа л ойлгочих хэрэгтэй байна. Их эдээнд нь ямар эдээ ордын бхэн зэрэг бүтэн хонороо сайхан одоо чанаа дууцын юутан хам нуруутай хам цаваа сүүлтэй ингээд дээр нь чонхор гэж толгойг нь хуглаал тавьдیں۔ За зарим нь нутагт бол чонхор гэдэг толгоогоо бурхандаа тавиад ууц наад их бүхэл махаа бол эдээнийхээ ширээн дээр тавиад ингээд явж байгаа энийг бол тэгтээ зөвхөн нэг мах чанаал тавьдیں۔ Биш тэр чинь нөгөө таван тамсгаараа бүрэн шүү дээ. Таван тамсаг эдээгээд би сүүлд нь тодруулаа яри. За баг эдээнд нь юу ордын гэхэн зэрэг одоо өвчүү байна. Хонт шаант байна. Богтус байна. 74 өндөр байна. Энэ зэргийг нэг жижигвтер тавгандаар хийгээ. Одоо бид нэг тийм нэг өхөрцөн чим шиг нэр хэлдэг л дээ. Одоо гүйдэг тавг гэх тэр яваад байгаа хөвчдгөр гүйлгээд ингээд амсаад нөгөө олон хүнд хүртэх гээл амсуулах гээл нөгөө том эдээгээ одоо хажуугаар нь энэ баг эдэн хамт явал ингээд тэр юутайгаа их сайхан таарал байгаа зан үйлтэйг. За шиний нэгний эдээнд бол нэг ийм юм байна. Шиний нэгний эдээ ундааны шим өнгө айсыг бэлэгшээд тэр жилийнхээ эдэлгийн буян тогтох гэж нэг юм байна. Эдэлгийн буян одоо идэж хэлэх ба шүү дээ. Тэгэхээр энэ эдэлгийн буян тогтох өдөр гэдэг нь шиний нэгэнд сайн хийгээд тэр хийсэн шинжээрээ идэж байгаа, ууж байгаа хүмүүсийн тэр идэж авч байгаа таашаад идэж ууж байгаа тэр яриа хөөрөө тэр соёлыг бол тэр соёл нь бол Монголд цаана их утга учиртай. Ямар утга учиртай юм гэхээр зэрэг түрүүн тэр хүүхдийн шин дээлэн дээр нэг дотоод хормон тосох, гадаад хормон гадар өөх гээд за зүгээр өнгөцгөн хэлэхэд нэг хэлэхэд амар, чийдлэхэд амар гээд нэг шүлгийн маягаар нэг өвөрмөц тийм нэрүүдээр холоо хэлсэн юм шиг мөртлөө тэр өөх тос чинь бол Монголынхаа малаа тэр 5 төрлийн малаад явж байгаа улсад тэрийг чи хэрэглэхгүй бол үүндээ бас болдгүй зүйл. Тэгэхээр зэрэг тэр хүүхдэд бол тэр малаалгандаар нь оруулсан. Тэгэхээр энэ эдлэгийн юундар бол өөрөөр хэлбэл манайхан чи хэлдэг штэ. Тэр юм нэг сайхан идтий. Яг сайхан одоо тийм юм идэхтэй одоо нэг хоол ундандаа их сайн гэхээсээ илүү юм идэхтэй тэр нэг соёл гэхээсээ илүү нэг тэр нэг Монголын цаана нэг цухалзаад байгаа нэг тийм бахархал байгаа. Ерөөсөө энэ бахархал нь бол хаана их илэрдэм гэхэн зэрэг Монгол хүний энэ эдлэгийн баярын сэжүүрүүд бол хормон дээр их цухалз. Монгол хормон дээр. Монгол хормын эдээ шүүсэнд гар хөрөх, идэх, хувааж түгээх энэ төр бол энэ цагаан сартайгаа их цаагаараа их холбоотой. Өөрөөр хэлбэл цагаан сараас хормон дээр аваад хэрэгжүүлсэн. За ялангуяа тэр бэр галд мөргөх галаас ахын тэр чинь бол шиний нэгний эдээ ундааны баяртай их ойрхон хүн холбоотой нэг л юм яваад байгаа. Тэгээд энэ эдлэгийн баяраа энэ сайн хийцсэн тим айл тим хүнд бол тэр жилдээ нэг уян хишгэн хуралдан тогтно нэг л тийм сайн сайхны зөн бэлгэл үзэгдэл харагдаал өнгөрдөг нэг тийм зүйл. Тэхэн зэрэг одоо цагаан сараар хийж байгаа энэ зан үйл дотор эдлэгийн баяр нь бол далд харагдаж байгаа мөртлөө бусад зан үйл рүүгээ их наалдаж үлдэж хоцорсон нэг тийм юм ажиглагдтыг. За би эдээ ундаага нэг товчхон ярьлаа, хоол ундаа ерөнхийд нь ярьлаа, одоо бэлгэсэлт гээд нэг өөрийнхөө бодсон харсан үзсэн жоох юм яри. Тэгэхээр хүүхдийн бэлэг хөгшин настай хүндээ өгдөг бэлгүүд бол тогтцсон. Өөрөөр хэлбэл хүүхдэд бол хүүхдийн жижиг боовны хэвтэй. Тэгэл тэр жижиг боовн дээр
одоо амттан за 40-од онд бидэнд харагддаг нь бол Домбол сайхаар Йотон гэл за тэр цаастай чихэр мэхэр бол тэр соёл руу орж ирээгүй байсан л дээ. За энэ нийслэлтэй ойрхон газрууд бол арай эрт орж ирсэн баг. Хүүхдийн хувьд бол тэгээд нэг тиймэрхүү вов чихэр нэг тийм л юм өгөн. За яг болцоотой бас хувц сунар малгай готлын өөр юм өгдөг байсныг бол үгүйсэхгүй. За настай улстай юу өгдөг байсан юм гэхэн зэрэг бид нар чинь настай хүндээ одоо энэ давуу шүү бодит материал ороод ирснээс хойш дээлийн өнгө их өгдөг болсон. Энэ бол нэлээд харьцангуй эртээ хэлцээ одоо үзмийн 70 насны үзмийн ягаан дайлан бигээл Оросоос нэг хон хариулж яваа хүүхдийн зурагтай нэг тийм дайлан улсууд цагаан сараар нэг настай хүндээ өгөхөд бол зам том юу да шагналтай тэр хүнд өгч байгаа билэг нь бол тэгэхээр тэр хүүхдийн настай хүн хүүхэд хоёр хожуу бол энэ шинэ ардчлалын өмнөх үеийн тэрт бол мөнгө ороод ирлээ. За энэ мөнгө ороод ирэхэд бол ялангуяа мөнгөний тоо бол тэр настай хүнд ерөөсөө чухал биш. Монгол хүн чинь мөнгийг тэр тоон утгаар нь нэг гайхуулдаггүй шүү дээ. Тэр мөнгө өгч байгаа цаад сэтгэл байна. Өөрөөр хэлбэл сэтгэлээ илэрхийлэхэд мөнгө нь бэлэн амар болсон, эвлэг болсон ийм үед бол тоог нь хардаг хүн байдаг л байх. Ялангуяа төрөөс бол өгч байгаа одоо ухаан биднэрт өгч байгаа энэ өндөр насны энэ шан харамж энэ өгч байгаа мөнгө бол за манай залуучууд бол энийг голондоо хөөрхий 50 мандаар яах 80-аар яах энүүгээр юу ч аваа билээ гэд тэр авч байгаа настай хүн бол тэр мөнгөнд тоо бол ерөөсөө юу биш. Төр намайг анхаарч ийн гэсэн цаана тэр том ухаан л тийм ч учраас төрийнхөө сүлдэнд мөрөг эхнэр хүн цай дээжилдэг энэ юу нь бол илэрч байгаа нэг хэврэн тэр. Тэгвэл зөвхөн бидэнд одоо тэтгэлэг шан харамж гэж өгнө гэсэн тэрүнд нь баярлаад мөнгө цай суухийн дээжийг өргөд бид юм биш. Угаасаа төр төмний үйлс гэж нэг их юм бэ. Нэг их юм бэ. Өөртөөрөө ирэх наалдцыг бодхоос илүү бидэнд монголчуудад бид нар гэсэн тэр бид манайх гэдэг үг бол тэр Монголын шан харамжинд бол их том байр эзлэн. Цагаан сарын бэлэгсэлт бол тэр дотор байж л байна. За нэг жоохон гим орсон явдал байна. Бэлгэнд бол энэ харийн дэлгүүрийн за энэ худалдааны бэлэг бол үндэ бас болсонгүй. Жоохон хэцүү байна. Өхөөс өөр аргагүй л гэдэг тэр гар цайлах гэж нөгөө цагаан сарын тэр нэг цайх цайлгын юмтай холбогдоод ингээл явчаал байна л дээ хөө. Тэгэхээр зэрэг цагаан сарын бэлгийг бол бид нэр өнөөдөр хуучин монголчуудынхаа нийтлэг ярьж байгаа миний энэ цаг хугацаанд бол цагаан сарын бэлгэнд бол их төдийлөн их анхаардаг. Харин эдээ ундаага өгчдөг хөдөлмөрийнхаа амт чимтгийг үзүүлэх, мал ахуйгаа сайхан өсгөж ирсэн, хамт олондоо нэр хүндтэй байсан, үр хөвгтөө сайхан өсгсөн, мал ахуйгаа сайхан таргалуулж сайхан өсгсөн энэ хишиг буйнаа бол монголчууд цагаан сараараа их бодно, их ярина, их хэрэгжүүлнэ. Энэ жил дутмаг байсан цагаан сар дээр гарсан гэм хойд энгийн цагаан сар дээр ерөөсөө тэрийг давтагдахгүй. Тэгэхээр цагаан сарын нэг сайхан чанар бол тэр байна. За битүүнээс эхлээд би нэг ярих ёстой юм бол цагаан сараар өмсөх хувцас байна. Заавал сайхан шинэ хувцас өмснө. Цагаан өнгийн хувцас өмсдөг байж. Тэгэхээр одоогийн монголчууд хончин хүнд одоо цав цагаан өнгөтэй дээл өмсөө явах нь одоо хаашаа байд юм гэж бодохоор тэр бол яагаад цагаан байдаг гэсэн юм хэрэг нөгөө нэхийгээ сайхан цагаан юугаар нь гар дээлэг юугаараа илдээд сайхан цагаан нэхий дээлээ өмсч чинь. Цагаан нэхий дээлээ өмсөн одоо ски юу нэхий өмд нэхий дээл за улирлын цаг үеийн байдалтанд тохируулаад богн үстэй 2 хуруу үстэй 3 үстэй үзүүрсгэндэл азарган нэхий дээлгийн нэг хийж байгаа юм да тааруулбал малныхаа үсний уртаар нэхийнийхээ илдэхтэй хүртэл хөрсийн их нэмгэлхөө за ажил их хашаа хороо их ажил хийдэг юм натуу хөтөө аж ахуйн энэ хэлбэрт бол тийм нэмгэхийн илтсэн одоо хэврэг дээл цагаан сараар бэлтгэж тэрийг хурдан урагдал дахиад хийх гээл ядахгүй шүү дээ эдлэгээгээл бодоод байна. Тэгэхээр Монгол хувцсны эсгүүр Монгол хувцсны өнгөч нь бол
өөрсдийнх нь юутай эхэлдэг аж ахуй үйтэй. Монгол улсны завгар бол сууг юугаараа уужим сайхан анцуу сууг уужим тэнүү өөрөөр хэлбэл бид чинь хөнжилд ороод удаагүй байна. Дийлэл нөмрөл унтна. Тэгээд одоогийн хөнжлийн оронд нөмөрч унтж байгаа дээл гэдэг чинь эсгүүр нь том байж иж юуны өвлийн хөтнийг юу дарахгүй нөмөрч унтна шүү дээ. Тэхийн зэрэг тэр нэхийний үс, элдүүр, хэмжээ энэ бүх юм чинь цагаан сарын шинийн нэгэн ерөөсөө энэ цагаан сартай юу лээ эрхлэх аж ахуйд маллаж яваа хүнд Монголын энэ хээр хөдөөгийн ажил бол цагаан дийл нь өөрт нь их амар байдаг. Цагаан дийлийг хийхдээ будаж өмсдөг угсаатны бүлгүүд их штэ. Энийг бол манай бурайдууд их сайн хийдэг. Хар модны холсоор будна. Одоо нэл хурууны сүүний анхны одоо хурууны тэр асаатай тэр шар хэсгийг аваад одоо хурууны чацгалдаа анхан юу хийсэн хурууны баас тэрүүгээр будна, сөнгөн оор будна. Тэр нэхийг буддаг их олон зүйлийн монголчуудын малчтын аж химийн мэдлэг гэж их том мэдлэг байна. Ялангуяа тэр эсгэх, эсэх тэр юмн донд Монгол нэхийг, арьс ширийг, малын гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдөө хэрэгжилж исэн маш их том мэдлэг байна. Энэ мэдлэгээр бол монголчууд дэлхийд их гайхуулдаг тэр чанараараач сүүлчийн нүүдэлчин болоод ажих шиг байна. За цагаан сарын хоол унд хувцас хонор ёс юуны хувьд нэг нэлээд базаад одоо би ярил нэг иймэрхүү юм ярьчих болмоор санагч байна. За эцэст нь цагаан сарын мөн чанарыг би хэлмээр санагдаад байгаа. Ер нь цагаан сарыг хийхгүй байвал яасан. Одоо тэр гаднаас ч гэсэн дотроосоо ч гэсэн дургуутсад байгаа улсыг бас нэг хүндэтгээд одоогийн хүний эрхч гэдэг юм уу тэгж бододгүй ерөөсөө хийхэ болчихъя гэх юм бол нэг айхтар эмгэнэл байна. Энэ юу байд юм гэхээр нөгөө гайхалтай цус ойртох өвчин чинь барьж исэн гол соёл гол арга нь бол цагаан сарын энэ өгшчүүл дээр ирж золгоод явахад тэр 3 үе 5 7 8 9 үе дээр байна уу юу гэдгийг зарим нь бол бүр ном хөтлөөд өөрсдийнхөө одоо овог удмыг бичвэр хэлбэрээр ингээд аваад явсан бусад зарим одоо юуны бичиг, өрхийн бичиг, ургийн бичиг, ургийн энэ бичгийг бол бид нэр ургийн бичиг гэдэг нэр нь бас нэг зарим үед бас нэг бодмоор юм шиг санагддгийн зүгээр яг нэг оноосон нэрэн дээр болоод тэрийг бичээгүй, тэрийг хөтлөөд буруудна гэсэн байхгүй. Нэг үе бас бол энэ хэлний хэл судлаачдын тэр ургийн бичгийг бас нэг арай өөрөөр өгөх гээд нэг үдсэн юм аа энэ юуны үед, чиний арчлалын үед. Тэгээд ярьж байгаа за ерөөсөө ургийнхаа бичиг гээд тэгээл тогтцсон л байж байгаа л да. За энэ ургийн бичиг бол энэ тус ойлтолтон дээр бол их гол баримт мөн ер нь жилд нэг удаа л ураг төрлөөрөө цуглаж хэн хаана юу хийж байна, яаж амьдарч байна гэдгийг одоо харах, таних энэ одоо боломж юм да монголчуудын хувьд цагаан сарын хувьд. Тэгэхээр тэр аав ээж нь өөрийнхөө одоо ойлголтоор мэдлэгээр бодомжоор мөрдөө сурсан тэр ёс чинь бол хүүс хамаарахгүйгээр эрэгтэй эмэгтэй олон цөөхний ялгарлгүйгээр цөөхөн ч ба олон ч ба ерөөсөө тэр цагаан сарынхаа тэр заншлыг дагаад заахуу хэнийхэн хэнтэй суух нөгөө чи хэдин хүүхдийн тэр гарсан хүүхдүүд нь хэр ирүүлээ. Тэгэхээр Монгол хурим цагаан сарын дотор ороод гарч байгаа за бүр нарийн ингээд хуримыг ярих юм бол дотор нь их юм бий л дээ. Зүгээр би чамлалгүй нэг зүйлийг ярихад бол Монгол хуримын чинь гол үндэслэг нь гэрийн эзэн болж байгаа тэр залууг л аль болохоор ухаантай, аль болохоор бяттай, аль болохоор одоо аж ахуйгаа аваад явуучих бус түн дээрлэхүүлэхээгүй мал ахуйгаа одоо зөв маллахаар тийм нэг чадал шансаагийн илүү гаргаж тэр хурим найрын үед илрүүлэх гэж ядаад байгаа. За энэ шин чанар нь бол цагаан сардаар энийг бас их ярина шүү. Энэ жил хурим хийсэн улсуудын маань одоо хурим ямар болов одоо
тэр энжинд ирсэн мал хөрөнгөн дээр нэг тогтож ярихаасаа илүү тэр аж ахуйгаа аваад явж тэр хүн чадж гэнэ үгүй юу гэдэг дээр их анхаарна. Тэгэхээр тэнд юу их гол байд юм гэхээр одоо ч бид нэг одоо ямар хүнийг дээш нь дэвшүүлэх вэ гэхээр нэг хөрөнгөтэй за сүлдээ нэг хэл устай хүн гэдэг байсан одоо өөрчлөгдөд энэ дээр дөрвөлөө хэрэглэхэд бол одоо эрүүл хүн ухамсартай хүн бол одоо цаашаа явах бүх боломж нь энд байд юм бэ гэдэг. Энэ дээр нэг соёлын шинэ хандлага гараад ирсэн харин сайхан санагдтыг надад. Тэгэхээр цагаан сарын тэр цус ойлтолтыг хамгаалсан энэ юу бол нэг цагаан сарын үедээ бол яригдээд байхгүй. Ерөөсөө тэр хүмүүсийн дотор гэр бүлийн тэр худ ургийн тогтолцоонд л зөв бурууга мэдээл. Тэгэл энийг ягшлал биелүүлэхийн тулд цагаан сарыг заавал хийгээд байгаа юм байна л гэж би боддیں۔ За цагаан сарын тухай яг цагаан гэдэг үг дээр над нэг бодол байдیں۔ Энэ цагаан гэдэг үг бол эхлэхийн өнгө юм. Тэрнээс одоо тэр заавал сүү цагаан эдэн дээр ч тогтоод байгаа юм биш. Ерөөсөө үйл амьдрал энэ жилийн төгсгөлд бүх юмаа хийгээд амжуулаад маргааш нь одоо хүүхэд төрж байгаа юм шиг цоо шинээр эхлэж байгаа учраас тэр шинэ жилийн цагаан сар ингээд сарын цагаан болгоод цагаан сарын шинийн нэгэн гэхэн зэрэг л тэгэл бүх юм эхлэндээ. Тэгэхээр энэ эхлэл төгсгөл хоёрын нэг юун дараа цэг дээр аваацсан ангидаад тэр зангидэд хийж байгаа зан үйл хийж байгаа бэлтгэж байгаа арга энэ бүх юм нь болохын тэрийг цус ойлтолтоос хамгаалсан ийм л соёл ийм л арга юм байна л гэж би боддог. Бас ярих газараа ярьж л явдаг. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол түүхэн уламжлал талаас нь энэ одоо зан үйлтэй холбоотой цагаан сарыг тэмдэглэж ирсэн түүхэн уламжлал үлдэж ирсэн одоо өдөр тутмын явах удаа одоо жилд нэг удаа үлдэж ирсэн энэ зан үйлүүдийг та бол бас эртнээс одоо үндсэндээ өнгөрсөн зууны одоо дуустал хэмжээнд бол одоо ерөн сайхан дэлгэрэнгүй тайлбарлчлаа шүү дээ. Тэгэхээр суурин соёл иргэншилд шилжиж ирснээс хойш монголчуудын хувьд 1940-од оноос эхлээд одоо суур шихын үйл явц эхэлсэн юм шиг байна. Ерөнхий одоо хандлага нь одоо өнөөдрийг хүртэл одоо ингээд эргээд харахад цагаан сарыг тэмдэглэж байгаа монголчуудын энэ нийтлэг байдал танд ер нь ямар санагддаг вэ? Судлаач хүний хувьд. За сайхан асуулт байна. Зүгээр суурин соёл руу нүүдэлчдийн маань цагаан сар орж ирээд одоо яг тэр миний түрүү чи ярьсан утгаар хийгээвэл харшилдах юм их байна. Өөрөөр хэлбэл тэр бэлтгэж байгаа хоол ундаа идэх, хэрэглэх, өөрөөр хэлбэл тэр чинь малаа хариулж нүүж явж байгаа улсуудын баяр хоол унд одоо тэр утасны өөх, тэр тостой юутай шимтэй хоол унд идээд хийж байгаа ажил нь болохгүй учраас тэр цагаан сар бэлтгэсэн хоол унд нь энэ ялангуяа залуучууд их төвөгтэй юм шиг санагдаад нэг тийм байдал илрээд байдیں۔ За өөр нэг зүйл нь юу вэ нөхөн зэрэг энэ хийж байгаа хөдөлмөр нь бас тарахгүй. Өөрөөр хэлбэл одоо хуучин бидний хэлдгээр ажилчны орионд нэг хэвсний, даавууны, сүлжмлийн хэсэг үйлдвэрүүд байсан л дээ хөргөө. Одоо зарим нэг нь байж л явах шиг байна. За тэр үйлдвэрийн ажилчид бол эцсийн хоолой шингэтэл сайхан юм хийчихнэ. За энэ уул уурхай янз бүрийн ил далд уурхай энэ нэлээд төвлөрсөн газар бас амттай, агтай, шүлттэй, сайхан чанартай хоол идэх хэрэгтэй тийм үе зөндөө байна. Тэнд бол нэг юу хийгээд байх юм аа. За өөр нэг цагаан сарыг их жоохон зовоогод байгаа нэг зүйл бол миний түрүү чи хэлсэн тэр бэлэг өх авах тэр өгч байгаа юм нөгөө хүндээ хэрэгтэй юу үгүй юу. Тэр чинь тэгэл нэг зүгээр байхгүй тулд л нэг юм өгөөд нь шүү дээ. Энэ юм гадны соёл орж ирээд зарим нь бараг санаатай ч болов гэмээр одоо хачин тийм соёлын их гялцал тэгээд их үр ашиг багтай нүдэнд хөтөн хүртэл янз бүрийн юм биеиндээ одоо янз бүрийн байдлаар ойлгоогүй болсон болоогүй өгч байгаа энэ бэлгүүд бол энэ суурин соёлд ерөөсө болохгүй. За заншлын хөвгд одоо ухаан мөрөө гаргах, зүгжигээ гаргах энэ бүдгийн соёлын сайхан байсан заншлууд бол харин цагаан сараар хийдэг зан үйл дотор бол одоо тогтчихжээ.
энийг бол ад үзээд одоо тэр шагаад юм уу энэ ямар хэрэгтэй юм гэх ийм хандлага бол байхгүй. За яг нүүдэлчин малчин хүн бол өөрсдөө бол үндэ цагаан сараар бүддийн тогтцсон зан үйлтэй тэр онцлог зөв бичиг бүх юм нь байх хэмжээ бас байдаг газараа байгаа л одоо улам тэрийг баяжуулаад цаг хугацаа тэр энэ календарчилсан юу гараад ирэхэн зэрэг тэр нэг амар байна л дээ хүмүүсийн сэтгэлгээнд бол тэр их төвг нь баг байна. За ялангуяа миний түрүү чи ярьсан нөгөө галын соёл байна. За эдэндааны соёл байна. Энэ бүх юмн дээр бол цагаан сар хотод цаашдаа яаж байвал зүгээр юм гэхэн зэрэг энэ унган язгуур соёл бол жоохон ойлгох хэрэгтэй юм байна. Язгуур соёл гэхэн зэрэг одоо байж байгаа байхгүй болцсон соёл байна. Тэр шин соёл чинь заавал хуучин соёл дээр бас нэг тулж босчл ирдэг шиг надад бодогдоод байдیں۔ Тэгэхээр цоо шинээр одоо тэгээ одоо ядж яхад энэ шашны өөр урсгалууд орж ирээд цагаан сар дээр одоо зүгээр би нэг хайртар судалгаа хийж үзсэнгүй. Зүгээр тэдний бодож ярьж байгаагаар бол бас тийм юутай манай нутагших нь хаашаа бол гэж бодогчл байсан. Тэгэхээр 1987 онд байхаа би Польшид нэг цагаан сарын үеэр байж хүүхдүүдэд өгч байгаа бэлэг энэ манайхны одоо битүүн шиний нэгэн, шиний хоёрын, шиний гуравнд тэр Европын соёлд бол шинэ жилийн тэмдэглэх ёс бол манайхаас өөрлөлтөө. Гэхдээ тэр дотор надад хамгийн их өвөрмөц санагдсан юм тэр нэг хүүхдийн бэлгийг бэлддэг нэг юу байна. Тийм дадал болсон. Өөрөөр хэлбэл тэр хүүхдийнхээ бэлгийг одоо ээж аав нь за нарийн дээр ээж нь л хийдэм байлээ. Одоо давхар бааш суудаг улсууд тэгэл хүүхдийнхээ нүд харуулж байгаа л нэг баахан бэлэг бэлдээл хурааж бүр ууд шуудаа болгож байгаа л яг цагаан сарыг судалдгийг Монголын соёлыг судалдгийг миний мэддэг ч болохоор тэр нэг айл нэг Польшийн нэг нэрт судлаач намайг гэртээ урьсан. Тэгээд битүүний оройн би тэнд байгаад шиний нэгэн, шиний хоёр нь болох үйл явдлаа надад ингээд танилцуулж яхад тэр өгч байгаа бэлэг нь бол яг хөө зүгээр хүүхдийн бэлэг бол Европын оронд бол мэдээж одоо энэ их олон янзын цахим тоглоомнууд, одоогийн цахим тоглоомнууд тэгэл энэ дэлгүүрийн тоглоом тийм л юм аа их бэлддэг юм байна лээ. Манай малчтын хүүхдөө бэлэг бэлддэг чинь бас байсан штэ. Одоо би өөр дөөрөө ингэж жишээлбэл ярихад би нэг 1945 6 7 8 оны хавцал над нэг ойлголт байхад бол манай ээж бол бидний бэлгийг за би өөрийнхөө л ярив. Миний бэлгийг хаана нууж өгдөг байсан. Хаана хадгалж ягаад чиний нэгэнд өгдөг байсныг би сүүлд нь бодхол бол гайхалтай юм байна. Юу байсан гэхээр хаана хадгалдаг байсан юм гэхээр зэрэг нөгөө гадаах бараан дотроо хүүхдийнхээ бэлгийг хадгална. Мэдэгдэхгүй. Бараа гэдэг чинь юу гэдэг юм гэхээр зэрэг за том авдар сав шуудаа арга их байна. Тэгээ тэр дотор л нарийн анди юм а хөрх юм хүнснийхээ юмыг тэндл хөлдөө цагаар нь хийгээл хадгалаад тавина л дээ. Манай ээж надад өгчээсэн бэлэг юу байсан юм гэхээр зэрэг нэг тийм ногоон давуугаар дайланбаар уйдсан нэг хөөрхөн уутанд өнгөлцгний хайсанд мах чанаад боогод хөлдөөцсөн. За би тэр өмнө ярьжсэн бидний нэг идэж уудаг байсан үүргэнтэй тос гэдэг нэг хамтлаг тос байсан. Тэр тосноос байсан. Тосон хорууд байсан. Домбон сахар нэг хоёр байсан. За зөвшөө нэг юу байсан тэр битүүн туухалсан юмнаас хийсэн болоодаа нэг тагалцэг шиир байсан санагддээ. Тэгээ би ерэн тэр хамгийн их баярлсан юм нь тэр үүргэнтэй тос өнгөлцгний мах хоёр бол идэж амтлахаас илүү тэр үедээ шуугаа мэдхүү. Явн бодоход бол тэр манад байсан байна. Тэгээд би манай ээж тэгээд өөр бус дээж өгөхгүй байх гэж байхгүй бас өгдөг байсан нэг нь л одоо манай ээжийн жишээ тэр л дээ. За манай эхнэр бол жишээлбэл энэ Булган аймгийн Сэлэнг сумын хүн. Эднэрийн аав ээж яадаг байсан гэхэн зэрэг бас их эднийх чи их нөгөө уул хангай нэг сайхан жимс ихтэй. Тэгээ жимсээр хийсэн гоё тэгэл нөгөө тосон хурууд магшил тэр үед хүүхдэд амттай гигд их юмыг хурааж яагаад бас хүүхдүүдтэй бэлэг болгож битүүн
цагаан юу шиний нэгний л өдрөлдөө тэр хавцал өгдөг байсан шиг байна. Гэхдээ манай эхнэрийн ярьж байгаагаар бол бас энэ тэгээд хаанаас энэ бэлэг гараад ирэх гэдэг асуулт бас байсан юм шиг байна. Тэгэхээр зэрэг хүүхдүүдтэй энэ хангахын юу гэж хэлдэг вөхөн зэрэг одоо манай эхнэрийн сэлэнг сумынхан л их жишээлбэл хөрзөн хохолсон чинь дороос нь гараад ирсэн. Тэгээ хүүхдүүд чинь хөрзөн хохолоход хэр жилаараа л оролцсон шүү дээ хөрх юм. Хашаага барихаа тэгээд мотор юугаар өхрийн аргал орголоор богмолын бууцаар байгаа хилдэг малаараа л хөрзөнгөөр нь хашаа барьдаг байж. Тэгээд нөгөө хийгээд дуртай тэрэнд бүр сайн дуртай болгох гэдэг чинь одоо энэ хөрзөн дороос хойтон цагаан сараар бүр гоё юу гарч ирнэ гэж. Тэр чинь их бага насны явдалтай жоохон ухаа ороод юу хийгээд ирэхээр томроод ирэхээр тэрийг ойлгоод тэрийг одоо адлаад дооглоо тэгээд байх юм байхгүй. Харин өөрсдийнх нь үр хүүхэд өсөд ирэхээр нөгөө байсан зан заншлыг санагалсан. За уламжлагдах нутаг уламжлагдах боломжтой газараа уламжлагдал явдаг л байна. Зүгээр тэр хүүхэд хөгшин хоёрыг баярлуулах юм бол манай дэлхийн бусад ард түмний соёлтой бас зарим талаараа ойролцоо байсан юм байна дээ гэж боддоо шүү дээ. Юу зөвлөдөө тэр одоо ер нь бол одоо би ч одоо бас танаас бол мэдээж хэрэг 80-аад оны хүүхэд 70-аад оноос бол 80-аад оны хүүхэд бас л хөдөө Монгол ахуйд өссөн тань шиг л одоо ингээд цагаан сар битүүний орноос ихсээд л одоо ингээд догтлон хүлээдэг ах нарыгаа дагаж уулуунд гардаг шиний нэгэнд одоо ойр хавийнхаа айланднаар хэсдэг бэлэг цоглуулдаг л ийм л байсан. Тэгэхээр энэ бол одоо манай хөдөөд бол өнөөчгөл байж л байгаа энэ л зан үйл тэ. Өнөөдөр одоо хөдөөний багчууд бол одоо ах нарыгаа аваагаан дагаад айлаа хэсдэг өглөө уулуунд гардаг энэ зан үйл манд байж л. Ер нь бол Монголын уламжлалт зан заншил ахуй бол хөдөө Монгол орчинд малчны хотод бол ер нь ихэнх нь л одоо үйлдэгдэж л байгаа юм зур. Суурин соёл иргэншил шилжснээр бид бүхэн нэг зүг чиг гаргах төдий за нэг хамдуудаа хөрж золгох төдий хэмжээгээр л ингээд хязгаарлагдаж байна. Яг сүүлийн үед анзаарахад бас цагаан сараар нэг ямар ч байсан Монгол үндэсний хувцас өмсөх ёстой гэсэн ойлголт нэлээд түгээмэл болж залуучуудын маань хувьд бол үндэсний хувцас өмсдөг. Үндэсний хувцасаараа бас нэг хэдэн өдөр ч ихсэн бас нэг ижилсдэг гангардаг. Энэ бол бас нэг үндэсний дархлаас эргэх бас нэг тийм аятайхан давуу тал юм уу та гэсэн юм бодогдож байгаа. Таны хувьд Ахмад хүн 1-2 дугаар судлаач хүний хувьд ер нь энэ залуу үеийн маань цагаан сард хандах хандлага ямар байвал хоошид зохимжтой юм бол доо гэдэг талаас нь бас нэг өөрийн бодож санаж явдаг одоо бодлоо хуваалцвал ямар бол яг сүүлийн 2 жил болох нь дээ одоо өнгөрсөн жил энэ жилийн 2 цагаан сарын хувьд бол яг энэ дэлхийн нийтийн хамарсан хижиг тахал өвчнөд холбоотойгоор харьцангуй хөдөлгөөн их бага байна. Энэ жилийн хувьд бол одоо бүр одоо бага байх нь тодорхой айлантан нар орохгүй хэсэхгүй учраас тэр одоо шинэ дээл хувцас гэдэг юм уу ер нь бол бэлтгэл харьцангуй бага гэр ахуй одоо гэр бүлийн хэмжээнд нэг тийм дотроо тэмдэглэх л одоо ийм л одоо байдал руу одоо шилжчихлээ л дээ сүүлийн 2 жил. Ирэх жил мэдээж хэрэг одоо цаг цагаараа байхгүй бас араа цаг үерх хөл байлгүй хуучин шиг цагаан сарыг тэмдэглэх бах. Гэхдээ нийт одоо ард иргэдийн дунд бас нэг тийм юу гэхийн нэг 2 зааг гарах болов гэсэн юм бодож байгаа. Залуучууд болохоор одоо цагаан сар бол маш их үрлэгэн одоо маш их зардал гаргадаг. Баахан өөх тостой юм иддэг. Дээр нь одоо энэ эдийн засгийн хувьд бол их хохиролтой гэдэг ингээд сөрөг талаас нь шүүмжлэнгөө ханддаг. За гэтэл энэ 2 жилийн одоо жишээ нь ингээд энэ байдлыг харахад бол заавал нэгж нүсэр их одоо хөрөнгө мөнгө зарж зарим одоо өнгөтэй өөдтөг дуурайж дагаж одоо зээлж хуульж юу гэдгийг тэр торгод дурдан алт мөнгө машин тэр хамаг юмыг одоо тэр зээл хуулиар одоо ингэж авч түүнийхээ төлөөсөнд нь хойно нь одоо хожим их одоо наад зах нь л одоо тэр өр зээлийг тэлэхгүй зүтгэдэг нэг ийм нэг тийм зан гарын шинж гэх юм уу да тийм ээ одоо нөгөө бусдыгаа дуурайдаг нэг тийм зам байна шүү дээ. Энэ бас нэг нүүдэлчдийн бас нэг дараа нэг тийм дутуу тал юм уу гэж би хувьдаа бододгийн. Өнгөтэй өөдтэй болгоныг дуурайх гэдэг нэг хүсэл сонирхол бидэнд байгаад байдаг. Гэтэл энэ
хитрхи олон хүнтэй одоо жишээ нь Японд, Хятадд тэнд бол нэг тийм анзаарагддаггүй шүү дээ. Хин юу хийн, хин юутай байна. Тэр бол сонирн биш. Бид хитрхи цөөхөн учраас тэрний тэр тийм хувцастай байна, тэрний тэр тийм машинтай байна, тэрний тэр тийм байранд амьдарч байна. Би яагаад болохгүй юм бэ гэдэг нэг юм ойлголт байгаад байдгийг. Энэ одоо тал дээр та ямар бодолтой байдаг вэ? Би бас 2-3 л асуулт бөөгнүүлэл тань тавьчлаа да. Гэхдээ ч одоо ярих л ёстой, асуух л ёстой. Зүгээр хариулж чадах хэсгийг би мэдэхгүй байна. Онох юуг нь би бас мэдэхгүй л байна. Яг нарийн дээрээ бол цагаан сарыг манай залуучууд орчин үетэйгээ холбож чадаад саяын миний хэлдэг тэр цус ойлтолт гэдэг юм энэ чинь нэрээ одоо эмээ өвөөдөө очиход ер нь энэ хурим найранд ханиждээ сонгохдоо одоо энэ уламжилж ирсэн энэ соёлыг цагаан сар дээрээ бас нэлээд анхаарах хэрэгтэй юм байна. Одоо чинь их өөр болчлоо шүү дээ. Одоо хамтран амьдарч байна гэдэг одоо бас л өөр болчлоо. За дэлхийн нэгдвэртэй болоод янз бүрийн гадны дотны оронд амьдарч байгаа, тэнд гэрэлж төрөлж байгаа энэ байдал бол цагаан сард жоохон сөрөгдөө нөлөө бас үзүүлэл байна л да. Тэхэн зэрэг Монгол хүн бол тэрнийг нэрлэхүү зангаал болчихмоор юм байна. Нэрлэхүү зангаа. Өөрөөр хэлбэл би түрүүн нэг эдийг нэг хоёр байдлаар хэллээ. Их эдээ бага эдээ гэдэг. Ерөөсөө тэр өөрийнхөө боломжоор тэр бүтэн хоныг их ууц тавьдаг. Тэр хэмжээг нь бол арай багасгаад тэр одоо бидний хэлээд байгаа тэр гүйдэг эдээ буюу бага эдээ одоо манай Нимбу энэ усаатны судлалын улсууд гадуур явахдаа бас өндөө тэрийг ярьдаг, хөөрдөг, олдог, бичдэг байсан. Өөрөөр хэлбэл тэр ерөөсө байгаагаараа л цагаан сараа хий. Дал ахалсан эдээ шүүс. Сэр ахалсан эдээ. Хүзүү ахалсан эдээ. Тэгэд Монголын бэлэгдэл тэр цаана нэг малын эдээ юу эргэтэнтэй ховдогдсон нэг малын махын чинь нэг тэр одоо асуух нуруу ерөөсөө сэр нуруу тэгэл хоошлол ууц сүүлгээл энэ хэсэг бол ер нь жигүүртэн хан гард шуута зөөрлөөл хүндтгэлийн бас нэг бие даасан хөөрхөн байдэн штэ. Тэр би юундэ тэрийг асах нь одоо жишээлбэл нуруу мүлжиж ичхал энэ юутай адилхан байна гэж асуухан зэрэг энэ одоо хангардтай адилхан байна. Хоёр жигүүр нь одоо хоёр талын сэртийн ясна байна. За энэ голынх нь юу юм гээл тэгэхээр энэ одоо за шуута холбохгүй зарим нь бол нэг чинь сайн баатрийн хойх гэдэг юм, дух гэдэг юм гээл хоёр талын нурууны хоёр талын хэсгийг тэгэл нэрлэнэ. За тэгвэл нөгөө голын энэ нуусгүүдийг энэ голын нас байна. Энэ юу гэдэг юм гэхээр за манай ордын зарим ястангуу за загчин торгуудууд бол бүр нэртэй оронцрын гол гэдэг юм уу? Энэ юугаар чинь энэ нуусын гол гэдэг юм бид нэр гээд. За хажууд нь нэг хоёр жоохон хөрхөс өртгөр ийм хомгор яс байна. Энийг юу гэдэг юм гэхээр уран хүний ухав гэдэг юм гээд. Тэгэхээр чинь нуусын чинь ухав гэд нэрлдэг байсан гэж манай торгуудууд хэлдэг штэ. Ухав юм ухав зөнхөксөн нэг багчны юутай шахал болчиход байна л да. Тэхэн зэрэг энэ дээдлийн яснуудыг бол жихэн томоохон ялангуяа ууцны яс за сүүлийн дотор байдаг сүүлийн үе энэ төр чинь угсаа гарлын юм руу явна. За хааны яснууд хүндэтгэлийн юм руу орно. Гуйны чүмэг сүүж дунд чүмэг атгамал чүмэг ялангуяа шагаа чүмэг бол монголчуудын угсаа гарлыг тодорхойлоход маш их одоо хүндтэй ялангуяа үр хөвгтөд хотлогддог хэсэг нь бол борив тоог шагаа энэ гурван яс байдаг. Тэгэхээр цагаан сараар хэрэглээд байгаа үгүүдээ энэ мах ясныхаа нэрийн бэлэгдэл тэрийг ойлгох ойлголт за толгой хүзүү бүгд л өөрийн өвчүү бол бүр их нарийн заншилтай хотлогдсон байдیں۔ Тэгэхээр энэ ёс ёмбоо нэг жоохон мэдий. За тэгээд тэр махыг эвдээ сурчий гэдэг бол монголчууд ч мах эвдэхдээ хөндлөн огтлдгүй юм шүү дээ. Заавал ширхэхийн дагуулж хүнлүү биш өөр лүгэ утганы ир хардаг. Европын соёл чинь хүнлүүгээ харж
махаа огтлдог. Тийм их ялгаатай шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ цагаан сар дотор байж байгаа дийг ёсоо ойлгоод ирвэл бас нэг ад үзээд байх нь гайгүй болчихно гэж би бодож байгаа. Тэгэхээр тийм ойлголтыг бол бид миний үеийн болоод бидний үеийн улсууд харин энийг нэг одоо нэг том утгаараа бол соён гэгэрүүлэх маягаар маш их судлах, бичих, ярих энэ зан заншлыг л тухай үед нь жишээлбэл одоо эний чинь хамгийн их ярьж болох үе бол цагаан сар байна, улсын баяр байна, хурим наадам байна, эсхийний ажил байна. Энэ бүхэнд л энэ язгуур үндэсийн үндэс болсон тэр зан үйлийнхээ язгуурыг л сайн судлах юм бол цагаан сараас бид нэр бас юм их олж ойлгох юм байна. Өөр дөөрөө наах юм их байгаа юм байна гэдэг бодол төрж боломор юм байгаа. Тэр нь одоо манай залуучууд бүрэлдэн тогтоосоо гэсэн нэг юм л бодол байна л да. За бэлгэсэлтийн зүйлийг бол одоо чи заавал тийм юм үг ийм юм өгөхөд хэцүү л дээ. Зүгээр тэр нөгөө л миний түрүү чи ярьдаг тэр хүүхэд ахмад хоёр доороо тогтоол тийм хөрөнгөний уралдаан биш. Бэлвэнчингийн бодол тэр дотор байхыг л багсгачих юм бол цагаан сар маань бас өөрийнхөө зөнгөөр нэг хэсэг сайхан үр дүнгээ өгч өгөлцөх тийм боломж байна л гэж би харж байна. Зөв. Одоо бол яг зүгээр энэ миний хувийн л бодол л доо. Сүүлийн 2 жилийн цагаан сард одоо хандсан хандлага дараа жилийн эх жилийн цагаан сарыг тэмдэглэхэд бас их нөлөө үзүүлэх болоо хитрхи одоо тэгж мөнгө хөөх бусдаа одоо бусдыг дуурайж айл олгон юу гэдгийг одоо том ууц тавьдаг ч юм уу бэлэг шүлэгний ажил дээр одоо янз болдог ч юм уу энэ тал дээр бас нэг талдаа араа нэг тийм энгийн дүү нөгөө талдаа эдийн засгтаа бас хэмнэлттэй. За бас тэгээ бас нэг айхтар тэрэг одоо нэг төвөг чирэгдэл нь бага ингэж одоо тэмдэглэх ийм одоо нэг эхлэл болоо цаашаа үргэлжлээд явбал цагаан сарыг бол ер нь бол буруушааж байгаа юм биш л дээ. Монгол үндэстний одоо бас нэгэн дархлаа сэргээсэн хамгийн чухал баярын нэг. Монгол үндэстний одоо Жанцан наруугаа хэлсэн байдаг л вакцин шүү дээ гэж. Одоо чинь цагаан сар наадам 2 бол монгол хүний одоо вакцин. Тийм учраас энэ уламжлалыг бид сүүлийн үед нэг тийм өнгө дагсан, хитрхи хэнцэрлсэн, хитрхи одоо өнгө дагсан тэр байдал руугаа нэлээ хэлбэцсэн байсныг энэ 2 жилийн одоо энэ цагаан сарын одоо үйл явц бол буцаагаад хэвэнд нь оруулаад тэр одоо 80-ад оны сүүл 90-ад оны ихэнх үедээ тэмдэглэж явсан шиг орчуул одоо дараа хойштоо бас дараа нэг тийм эрг тал руугаа явах юм болоо да гэсэн нэг ийм нэг бодол би зүгээр хувийн төрж байгаа. Яг л зүгээр ахмад настан азай буурлуудаа очдог, зологдог, хүнддэг тэр нь бол одоо хизээч л байх л ажил л да. За энэ өнөө жилийн хувьд одоо жишээ нь залуучууд ч тэр дундаас дээш насныхан ч тэр бас тэмдэглэхгүй гэдэг ийм зааг явсаар байгаад одоо өнөөдрийн байдлаар өнөө орооноос эхлээд албан ёсоор ингээд 20 тогтоох ер нь бол цагаан сарын эхний хэдэн өдөр бол бүр тэг зогсолт буюу ямар ч хөдөлгөөн байхгүй. За сүүл рүүгээ нөхцөл байдлыг харж байгаад ялгүй жоохон сулруулах маягтай ингээд 13 хоногийн ажил болох. Тэгэхээр цагаан сараар бол одоо айл хийсэн гэсэн ойлголт энэ жил бол байхгүй. Тэгэхээр гэр орондоо л одоо тэмдэглэх ийм үйл явц болох. Тэгэхээр гэр орондоо тэмдэглэх цагаан сарыг тэмдэглэх одоо зан үйл ямар байвал өнөөгийн одоо монголчуудад маань яг энэ жилийн хувьд зохимжтой байна вэ? Энэ эргэжил бол араа өөр өнцгөөс айлаа ярина л да. Яг энэ жилийн одоо жишээ нь гарч арах боломжгүй зөвхөн гэр орондоо байгаа хүмүүсийн хувьд бол цагаан сарын энэ зан үйл одоо ямар байдлаар битүүлээд ямар байдлаар шинийн нэгний өглөө одоо ингээд золгол одоо зохимжтой байх юм бол одоо таавал одоо олон жил тэр хаалттай хүнд хэцүү социализмын үед одоо жишээ нь Монгол улсын өнцөг булан бүрт орон нутагт цагаан сарыг үзэл явж байсан хүн 90 оноос хойш өнөөдрийг хүртэл 31 жил одоо бас цагаан сарын нөхцөл одоо яаж хэрхэн тэмдэглэж ирсэн. Энэ бол үндсэндээ таныг бол би одоо Монгол үндэстний угсаатны зүүн одоо тойл гэж одоо ингэж харж бодож байгаа учраас танд энэ асуултыг тавьж байна. Олон жилийн судалгаа байна танд. Энэ өхнөөс одоо эргүүлээд харахад энэ жил одоо энэ хүмүүс маш олон хүмүүс одоо яах вэ гэж сууж байгаа. Цагаан сарыг тэмдэглэх ёстой юм уу, ёсгүй юм уу? Тэмдэглэлээ гэж бодоход би юу хийх ёстой юм?
боовыг аваагүй байж магадгүй түгээмэл зараагүй штэ. Нөгөө ууц тавья гэхээр ууц нь байхгүй байгаа ч юм шиг санагдаад 5 бууз хий гэсэн нөгөө буузаа хийсэн ч байгаа хийгээгүй ч байгаа. Ингээд байгаа байхгүй хоёрын завсарт маш олон хүн гацсан байна штэ. Тэгэхээр энэ хүмүүс байгаа нөхцөл бодолтой тулгуурлаад ямар байдлаар энэ сар шинийг нэг тийм сайхан бэлэгдэл талаас нь сайхан битүүрээд золгоод ингээд өнгөрөөвөл уламжтай зохимжтой байх юм болоо гэдэг талаас нь та нэг өөрийнхөө одоо сэтгэлийг хуваалцгаа. За тэгээд одоо хүн бүхэн л энийг бодож байгаа байхаа ганц бид хоёр ч биш ерөөсөө над нэг ийм болгоомжлорхуу нэг юм эхлээд бодогддог байсан. Одоо үгүй энэ ингээд нэг ховдээ ингээд болгочихоор үгүй эн чинь нэрээ зүгээр юм биш үү. Үгүй 91 цагаан сарыг цаашдаа нэг ийм маягаар тэгэл энэ гэр орон энэ яг одоо халуун энэ ураг дотроо ингээ хийчихвэл зүгээр юм бэ гэд хүмүүст тийм бодол төрөө тэрийг хэрэгжүүлээд ирвэл болохгүй ч байх уу бас тэнд нааштай юм бий. За гэтэл альва юм чинь бас нэг наад тал цаа тал хоёрт нэг бас нэг би юуны аль алийг бодож үзэхгүй бол бас болохооргүй. Гэтэл энэ хөгшчүүл маань одоо үр хүүхэд нэрийг золгочиж болдог бай. Хуучин тэр уламжил оюун санаанаас тийм амар арилахгүй шүү дээ үннээ хэлэхэд. За би өөрийнхөө бодлыг зүгээр энэ асуулттай холбож ярьж байгаа юм биш. Сүүлийн үед би энэ өглөө Монголын радиогоор явж байгаа энэ хүмүүсийн сэтгэгдлийг сонсоод байгаа. За яг өөртөөрч ирсэн энд нэг юм байна. Гэхдээ ерөөсөө эн чинь өөрсдөө л цагаан сараа хөдөөнийхөө улсууд чи одоо заавал нэг дэлгүүр яваал тэндээс бэлэм аваад эсвэл бэлдээл ингэж хийж байгаа юмараа өөрсдөө хийгээл одоо өөрсдөө ул боовоо хийгээд өөрсдөө санаа боовоо хийгээд өөрсдөө дугуй боовоо хийгээд бууз оншоо өөрсдөө магшуулын эн чинь хаачаагүй байна өөрсдөө хийгээд энэ өөрөө цагаан сарынхаа юмыг өөрсдөө хийх хандлага энэ дээр харин нааштай эргэж магадгүй гэж би бодож байгаа. За зарим улсууд Монголын хариуд өгч байгаа нь бол бүр нэлээд бахархангүй хөө энэ жил өстой цагаан сараар бид нэр одоо хэрэглэх юм хүний гар харахгүй дэлгүүр явахгүй бид нэр өөрсдөө харин сайхан юм байна харин сайхан амттай байна гэж одоо ингэж бодож байгаа хийж байгаа улсууд бол тийм нийтлэг түгээмэл их биш л дээ. За зарим нь бол за ер нь тэгээд хуучнаараа хийж ээж гэсэн улсууд байгаа. Энэ олон хүн дотор чинь нэг одоо хөв гаргаа бас нэг жоохон социологийн судалгаа энэ 2 жилийн цагаан сарыг судлаад ингээ гаргаж ирээ цаашдаа яах вэ гэд нэг ийм хөөрхөн бичил судалгаа хийгээд үзвэл тэндээс нэг хөөрхөн харагдана. За том хотод хийх, сумын төвд хийх, аймгийн төвд хийх энэ төр чинь одоо юуны ертөнц юу экогосоо болоод янз бүрийн зайд байна л дээ боломж нь янз байна. Тэгэхээр энэ жилийн тухайд бол одоо энэ хууль тогтоомжоо дагаад энэ ёсоо дагахаас энэ хэрэгэд байгаа энэ хэрэгжүүлэх гэж байгаа энэ ажлыг дагахаас өөр арга байхгүй. Энэ цаанаа энийг зөрчүүл, энийг үгүйсгүүл, энүүнтэй арсалдах юм бол монголчууд их хохирно. Энд чи их ийм айхтар үед одоо улс орон болон дэлхийн аль ч орон улсын манайх тэргүүтэй бүх улсууд бол бүгд л эндээс одоо дуулууртаагаар хөлсөнгүүгээр дагах зүйлийн нэг нь бол энэ карантин өвчин байна л дээ хөө. Тэгээд хойтон өвчин гайгүй болчлоо гэж бодъё. Хойтонгийн цагаан сар их сонирн болно. Магадгүй одоо бас нэг тийм ялгарл гарна. За ерөөсөө энэ нодлон болоод байсан нэг нодлогийнх шиг уржингийнх шиг ингээл хийчигээд бас нэг тийм урсгал чиглэл гараад ирэхийг бас үгүйсэхгүй. За зарим нь бол за 2 жил хийгээгүй энэ жил ёстой нэг хийсэн шиг хийчигээд өрч илүү юу хийж мэднэ зан гаргаж мэднэ. Тэгэхээр нэг би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хойтонгийн цагаан сар бол нэг тийм цаг хугацаагаар шалгагдах хүмүүсийн ер нь нэг тийм сэтгэлгээний бас нэг юм харагдахаар бодогдохоор нэг тийм их одоо би өвчнийг энэ жил гайгүй болно гэсэн утгаар хойтонгийн цагаан сарыг бодож яриад байна л дээ. Тэгэхээр зэрэг за энэ корона чинь цагаан сарных юу гарахгүй зарлаг гараад байхгүй хойтон корона байж байгаасаа гэж хинч бодохгүй. Тэгэхээр өөрсдөө энэ цагаан сар юу энэ коронавигийн энэ хаалттай энэ карантинтэй байсан энэ хугацаанд хүмүүс өөрсдийнх нь бодол болвол өөрсдийнхөө хэмжээгээр л тэднэр цаашдынх нь үйл явдал харагдана л да хөө. Тэгэхээр зэрэг миний бодлоор бол энэ 2 жилийн
цагаан сарыг өөдөө хийж болоогүй. За ялангуяа бүх барилдаагүй энэ үйл явц бол монголчууд нэг тийм өөрийнхөө соёлыг хайрлсан, гоморхсон нэлээд юмнууд үлдэнэ. Тэгэхээр зэрэг зарим талаар нөгөө талаар бол харин ч одоо цагаан сараа энэ хэмжээ дамжааг нэлээд сайн тааруулаад 90 цагаан сараа хийгээд энэ эцэг эхтэйгээ зан үйлээ хийгээд өр хүүхэдээ тэрийг ойлгуулад ингэж явж ий гэсэн тийм бодол нь дийлэнх болоод нэг юм дундаж цагаан сар гараад ирвэл бас учиртай л байна. Тэгээд цаашдаа бол нөгөө авах гэхийн ухаанаар баяжих нь баяжаад дордох нь дордоод бас л нэг цаг хугацааны хувьд нэг ийм үйл харагдана л да. Зүгээр энэ жилийн тухайд бол энэ хууль дүрмийг юу хийгээл одоо өөрсдөө хэдэн хүүхэдтэй ам бүл хэд байна тэр энэ ам бүл дотор л золгож шинэлж цагаан сараа хийхээс биш одоо гоморхоол агархаал айлгаал туниал гуйлгаал тэгэл нэг хуучнаа хийх гэж ядаад тэр заад нэг хэдэн төгрөгөөр торгонол гин тэрийн зөрчөө торгоол тэгээд тийм би нэг болохгүй байх. Энд чинь хүмүүс ч бас ухамсар сэтгэлгээний хувьд бол нэг үе бодвол сайхан болцсон л доо. Тийм учраас хуулиад авах нь зөв байгаасаа л гэж би бодож байна. За цагаан сараар огт яриаггүй нэг зүйл бол энэ хүүхдүүдийг шиний нэгэн шиний хоёрын энэ 20-т энэ үед тоглох тэр шагаан тоглоом бол одоо хөр хэмнэ мэдхийн шагаан тоглоом л байна л дээ. Уул нь би хорол тоглоомыг энэ цагаан сарын үеэр их тоглодог байгаасаа гэж бодсон юм. Тэгвэл цаашдаа нодлон уржингийн цагаан сардар чинь шагаа хорол хоёроор л их тоглож ирсэн тэгээд сурцсан улам илүү сайн сураагүй сурах гээд энэ шагаан төрлийн тэр олон хөвлөрүүд байна. Одоо тэр чинь нэг сонин байдэн шүү дээ хөө. Энэ Монгол адууны соёл их болоод морь уралдуулдаг нь бусад шагааны хөвлөрөөс хамгийн олон морь уралдуулдаг. Тэгээ морь хурдан болох гэж тэр орхитог шагаандаа бас уллага хийнэ. Уллага гэдэг нь юу хэлдэм бэхээр нөгөө шагааныхаа улыг одоо морь буухад их амар болгож өгнө. Тэгэхээр энэ Монголын гар урлалын шагаан тоглоом чинь өөрөө танин мэдхгүй маш их олон хөвлөртэй за яг малгайтай ховлогдсон баахан тоглоом байна. Одоо манай Талигаат Даранбаатаргой бол цайхан судалдаг байсан юм л да. Одоо танин мэдхүйх нь энэ хөдөлгөөн тоглоом нь энэ оюун санааных нь юу н Шатардам гэдэг энэ оюуны том тоглоом гэдэг их сайхан гаргаж тавьдаг байсан. Зүгээр тэр тавьсан болвол энэ жилийн цагаан сарын тоглоомн дотор бас нэлээд итэхэн хөөрхөн хэлбэрүүд гараад ирэх байсан байх гэж би бодож байгаа. Энийг би ярьсан яриаггүй намайг сонсоогүй ялгаагүй иргэжлийн цагаан сар бол хүүхдийн тоглоомонд бас нэг жоох юм үлдэн. Өөрөөр хэлбэл одоо өгөөдөө дор хаяал малын шагаа ямар ясандаа байдгийг ямар нэртэй байдгийг тэрийг л мэдээл үлдээх байх л гэж би бодож байгаа шүү дээ. Нааштай тал нь за сөрөг тал нь гэвэл одоо нөгөө юу л байна л дээ цагаан сарыг огт хийхгүй ингээд цаашаа явчих гэх нь хувь нь бага байх л байх. Тэгвэл ямар нэгэн хэмжээгээр цагаан сард татгалзах хүн болвол байхгүй байхыг бас байхыг ч үгүйсэхгүй байхгүй байхыг ч бас үгүйсэхгүй. Тэгэхээр нэг өөрөнхийж яриад байгаа юм шиг санагдах боловч зарим юм бас нэг цаг хугацаагаар үзэгддэг харагддаг. Тэн дээрээс нь дараагийн шатны юм нь тодордог нэг ийм зөв тогтолцоор орж байгаа болов л гэж би бодож байна. Зөв. За тэгэхээр дахиад нэг юм тодруулъя гэж бодож байна. Одоо эдээ бодооны хувьд бол энэ жилийн хувьд гараад нэг аваад байх тэр ууц мах юм ховорчгал байсан байх. Нэг хоёрдугаар тэгээд бас цагаан сар хийхгүй тодорхойгүй учраас тэрийг тэгж зорж авсан ч хүн би цөөн байх аваагүй нэхэнх байгаа. Тэгэхээр гэр орондоо мэдээж хэрэг эдээ удаага одоо ингээд засаад ёслох зан уул үлдэхэр нэг махан эдээ шүүс одоо тавих одоо ийм зан уул байдаг. Заавал ууц биш юмаа гэхэд бэсрэгхэндээ одоо жишээ нь юу байвал болох вэ? Хамгийн түгээмэл одоо айл байж болох махан эдээний дээж гэх юм уу да одоо нэг ёсол үлдэх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр залуучуудын хувьд бол энэ талаар бол бас яах ёстой бол одоо тавг нь одоо юу гэдгийг одоо хэвийн боо дэлгүүр гадуур хэр зарсан одоо би бол ойр дэлгүүр гараагүй учраас нарийн мэдэхгүй л байна. Одоо хэвийн боо болдгоон бай гэж бодоход одоо жишээ нь энэ бичээн байна шүү дээ.
Энэ бичээнээр одоо ч байдаг юм нэг бэлэгдэл бодоод нэг 5-ын эдээ засах хэрэг болно доо. Тэгэхэд одоо жишээ нь тэр 5-ын эдээ засахад юу оруулаад нэг жижигхэн эдээ засмаар байна. Махан эдээ нь одоо жишээ нэг юу баймаар юм хамгийн түгээмэл байж болох хувилбарыг санал болгоод залуучууд маань бас нэг санаа аваад бас нэг хов хоосон суужараа болохгүй л байх л да. Энд чинь Монгол хүн амны бэлгээс ачтын бэлэг гэдэг нэг бэсрэгхэн эдээ будаа ширээн дээрээ тавьдаг ч юм уу. Бурхан шүтэнтэй бол бурхан шүтэнтэй бас нэг тэрнээсээ бас нэг өөр нэг жижигхэн хэсгийг тавьдаг ч юм уу. Ингүүл бас нэг бэлэгдэл нь сайхан юм уу та гэсэн юм бодож байгаа. Энэ тал дээр одоо та бас нэг зөвлөгөө өгвөл. Тийм. Одоо ухаан маргааш чи юу л битүүн болох үлээ. Маргааш орооч одоо битүүн шүү дээ. Маргааш битүүн. Зүгээр одоо юу хийхээ, юу чанахаа, яахаа мэдэхгүй байж байгаа хүн тийм айлч идэд байхгүй. Бүгд өөрийнхөө одоо боломжоор өөрийнхөө ойлголтоор энд чинь өрхийн гişүүд гэж нэг чухал юм байна. Олон хүүхдтэй айл бол өндөө одоо эн чинь цагаан саран сайхан эвлэг идэж уухад тэр махан шүүс идээ цагаан одоо манай төв алхын нутагт бол айрыг хайчихгүй байж ил хадгалж ил байдаг. Ерөөсөө жилжингээл цагаан сарда цагаан эдээ махан шүүс хоёроо нөөцлөл автсан байдгийг. Тэгэхээр зэрэг тэр байгаа юмараа хийж байгаа төвөггүй цагаалчихны хэсэг айл байна. За энэ заншлаа бодоо тэр нь байхгүй бас нэг оймэрсэн хямарсан тэрүүн дээр нь дөрөөлөд ил далд шинж байгаа ууц элдв хуучин цагаан сар тэмдэглэдэг ёстойгоо төсөөтэй ч юм хийгээд байж байгаа айл нэг тодорхой хэмжээнд байж байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр өөрийн чинь асуусан махан шүүс ихэд одоо юу тавиул зөвөр үг гэхээр бод малынхаас бол жишээлбэл нэг сайхан өвчөө аваад өвчүүгээ сайхан эвдээд одоо хуруугаар нь салгаад хөндлөн жижиглээд тэгээ нэг сайхан жижиг том царандаар тавиад ингээд эдээшүүсээ махан шүүсээ нэг бод малын махаас бол өвчүүгээр нэг тэгчиж болж байна. За бог малынхаас бол ерөөсөө одоо хаагуй хоёр чанахад бол тийм ч амар үнэтэй биш. Тэр хаагуйн дотор чинь зан үйлийн бусад зан үйлтэй юу зан үйлийн бусад хэлбэрүүдийг агуулсан жишээлбэл одоо дал ахалсан шүүсэл чанчих байхгүй юу? Махын чуллагүүгээр сайхан маха зөв эвдээл үүстэл нь сайхан чанаал дал ахалсан нэг сүүж болж байна. Монголчууд хорин найрын юунд сээр ахлуулж бас жижиг эдээ хийдэг байсан. Махтай сээр чанаад бусад хонд шаантаа мөн чанаад ерөөсөө аль ч жижиг эдээнд хонд шаант шагай чүмэг дал дөрвөн энэ хэдлээ байж хаад одоо энийг бүл олонтой бол ахиухан аваад шинчнэ үстэй. Одоо өндөө нэг хүн тэдэн хэлээс илүү өгөхгүй гэсэн тийм дарамттай юм алга мөнгө цаас нь байж ивэл сайхан элбэг хаагуй хоёр аваад за нэг эмээ өвөө хоёр ч юм уу эсвэл охинтойгоо эсвэл хүүтэйгээ нэг ам бол хоёр тэрнээс нь илүү гарахгүй за цаашлаад нь 3 ам бүлтэй айл бол одоо хаагуй хоёр чанаа тавихад бол шинийн 4 5 хүртэл махаа идэл за нэг 200 300-аад бууз хийцэн бол буузаа шиг найл тэгээл тэр 200-300-аад бууз хийхэд бол гуриланч байна маханч байна. Тэр заавал дэлгүүрийн юм авах гээд эсвэл оюутаа хайгаад буузаа хийх гээд явахаар бууз хийх махчнах хоёр чинь тийм нэг хөндлөнгийн хүн одоо эрүүл биетэй гайгүй л хүн болвол өөрсдөө хийчих шүү дээ. Өөрсдөө хийгээд зөндөө бэлтгэлээ хийгээд сайхан шинэлэх гээд байж байгаа л гэж би бодож байна. Тэгэхээр өөрийн чинь асуултанд бол би тэр дал ахалсан эдээ, сээр ахлуулсан эдээ, за яг нуруу сээр явуул сайхан үйлээ чанаад ерөөсөө би хувьдаа бол үндэ хэлэхэд ерөөсөө нэг ууц чандаггүй. Манай бол ээжигээ байхад бол нэг хоёр ууц нэг чанж бас хүмүүст жоохон юу хийж л байсан. Яриа гарчил байсан. Тэхэн зэрэг сайхан ёсоор нь эвдсэн ахиухан мах чанаар томхон савнаар тавихаар манай дэрсэн улсууд вин чи ямар сайхан амрах юм бэ нөгөө ёс юмбг гээл хаанаас нь хэрчгүй яах вэ гэд байхгүй хидхийгээ идэл тэгэл би ирсэн улстай том тавгандаар бараг л хөшгөлсөн маха түгээ чинь тэгэл тэр ястаа махтаач насолдохгүй хандлаа сайхан идэж уугаал жигтэйхэн сайхан болол тэгэл явдсан шүү дээ. Тэгэхээр энэ жилийн тухайд бол бид хоёр одоо бидний хөвгтүүдтэйгээ бол тэгж шинэлнэ. Нэг хэсэг сайхан бууз хийчихэн цагаалгаа хийчихэн заавал би цагаалгыг яриаггүй юм бэ. Цагаалгаа сайхан хэлж хийгээл тэгэл
аригтай бэлдсэн айрыг үйвэл айргаа угаал за тэдний очиод айрыг үе тэдний очиод айрыг үйгээд гараад явахгүй юм чинь инжлийн цагаан сар бол энэ хувь хүн айл гэрийн хэмжээнд бол зарлага том багтай цагаан сар болох гэж байгаа гэж би бодож байгаа. Тэг 91 л таарсан эвтэйхэн. Зүгээр энэ чанараараа харин тэр иргэжлийн цагаан сар өвчин хочин гайгүй болвол хэмүүхэн тэгээд хойтонгийнх шиг нодлонгийнх шиг бэрдээ бүр их баг биш. Тэгээд нэг хөөрхөн нэмэл бас нэг тийм хэр хэмжээ харагдан да. За баярлалаа. Тэгэхээр энэ бас үзэж байгаа хүмүүс маань хожим нөхөж үзэх хүмүүс маань ч гэсэн бас энэ талаар эдээ бодааны хувьд яах вэ гэдэг тодорхой асуумар юмнууд бас байх шиг байгаамаа. Энэ одоо нэг хүний асуулт ирсэн байсан цагаан сарын 5-гийн үеийг хизээ хідэн цаг застдаг бай, зарим хүн ороо, зарим хүн өдөр гээд байх юм гээд нэг хүн юм бичсэн байна. Энд одоо яг тогтсон цаг өдөр байна уу цагаан сарын 5-гийн үедээ засахад? Цагаан сарын 5-гийн үедээ засахад нэг за одоо энэ 6 элдв нарийн ёс заншлын доторч эдээ засах өдөр эдээ засах цаг гэд би нэг тийм юм олж хараачгүй анхаараачгүй юм байна. Ер нь бол одоо өнөөдрийн байдлаар бол жишээлбэл эдээгээ өцөгдөр за өнөөдөр 2 өдөр одоо бэлдээд яг засах нь бол битүүнийхээ өглөөч байд юм уу. За өнөөдөр бол ер нь эдээ ундаага шүүсээ засаад тавих тийм боломж тэр эвтэйхэн тал нь бол цаг хугацааны хөвгд өнөөдөр бол би тэр цагийг бол өстой мэдэхгүй юм. Зүгээр боломжоор л нэг ажил төрөл нөгөө ирж очиж байгаа хүмүүс байнга байгаа хүмүүсийн тэртэйгээ яриад энд бол нэг одоо судлаачийн өвч гэдэг юм уу эсвэл одон зургаан талаас нь ч гэдэг юм уу тэнд нэг цаг хараад эдээ засах цаг гэд байд юм уу юм. Би бол тэрнийг нэг сүрхий анзаараагүй юм байна нэг хэлээ. Цаг ер нь байхгүй байхаа зүгээр ер нь харж байхад ер нь ихэвчлэн битүүний өдөр дэшээ өдөөс хойшхонд бол засч байгаа л харагддаг шүү дээ. Миний л эргэн тойронд л тийм л байсан. Баг болчир байх. Ямар ч байсан шиний нэгний өглөө засахгүй тэр бол тодорхой. Тэгэхээр засаад битүүрх ёстой тий. Тийм битүүрхээс өмнө за өнөөдөр засаад ерөнхийдөө бэлдээ сайхан тавьчихад тэгээд өдөөс хойш яг бодсноороо сайхан 5 гэдээгээ засаад орой битүүрх бол энэ бол зүгээр аж ахуй энэ ажил төрөл энэ бүх юмтайгаа нэг ийм хэлбэр нь бол сүүлийн нэг 2 хоногтоо сайхан бэлтгэж байгаа битүүнийхээ өглөө өдөр засаал тэгэл зангуулыг хийгээл оройн битүүлчих байх л да. За ер нь тийм л байх та нийтлэг тийм л байгаа юм чинь. Гадаадад амьдардаг хүмүүс яаж өдөр цагаа мэдэх вэ? Монгол цагаа руу гэд энэ гаднаас нэг хүн асуусан байна. Дэлгэц рүү өгчээд. Юуг нь асууж байгаа? Гадаадад амьдардаг хүмүүс яаж өдөр цагаа мэдэх вэ? Монгол цагаа руу гэж байна. Бодвол энэ хүн одоо шинийн нэгэнд нөгөө золгох цагны л баримжаа асууж байгаа юм болоо да. Гадаад нөгөө газар зүүн байршлээсэл одоо манай цагийн зөрөө тэр хүний асууж байгаа хүний орны цагта манай цаг хэдэн цагийн дараа манай шиний нэгэн байдаг хэдэн цагийн дараа манай битүүрх тэр цагаад ухраагаал тэгэл нэмээч юм уу ухраагаал тэр юугаал хийн л тэхөө Монголынхаараа цагаалчийг гэвэл одоо энэ битүүрчийг гэвэл нөгөөдөр болж таарах байлгүй дээ. Одоо Европын орнууд тэр газар зүүн байршил нь цагийнхаа зөрөө гаргаад тэгээд өөрөө тэр байгаа нутгийнхаа цагт баригдээд хийнэхүү Монголын цагаар гэвэл одоо боломжгүй болвол тэгэл тэр байгаа орчныхоо орон нутгийнхаа цаг юмд баригдана л да мэдээж. За нэг ийм 2 асуулт одоогийн байдлаар ирсэн байна. За та бид хоёрын яриа одоо бараг 2 цаг шахуу болжээ. Нилээ явсан байна. Танд одоо бас хэлж амжаагүй үзэгч олондоо зориулаад нэг хэлчих юмсан гэсэн тийм одоо санаа бодол үлдсэн бол тэр одоо санаж бодож байгаа зүйлийн үзэгч олондоо хүргэх цаг одоо сүүлийн одоо хормыг одоо танд үлдээ. Тэгээ хоёулаа нэвтрүүлгэн жаргая да. За хөө. За энэ өөрийн чинь энэ цаг заваа гаргаад бусдын төлөө
судлаачийн одоо мэдлэг боломжийг ашиглаад ингэж хийж байгаа энэ нэвтрүүлгийн аясад бол өнөөдрийн манай ялангуяа Улаанбаатарчууд энэ юуг дагаж хардаг, мэдлэг олдог, эндээс их монголоо илүү ойлгодог, тэр тусмаа гадаадд байгаа монголчууд гэж бас нэг хөөрхий өргөдмөр улсууд байдгийн шүү дээ. Цагаан сараа хиймээр байдаг. Тэгэхээр зэрэг энэ хол ойр байгаа хаан ч гэсэн Монголын хэлийн цаанч бай, наанч бай энэ цагаан сар хийдэг ёсоо заавал одоо нэг судлаач гэхээсээ илүү хүүхэд ахуй цагаасаа Монголын цагаан сарыг яаж хийж исэн тэр уламжлалаас өөрөө юу авсан юм? Тэр чинь хэр их өөрт чи одоо юутай сайхан дурсамж үлдсэн. Их өөрт нь хамгийн их сонирхол гэхээсээ илүү өөрт чинь цагаан сарын соёлыг ойлгох тэр ойлголтонд нэмэр болсон тийм л нэвтрүүлгийг цаашдаа хийж ивэл их зүгээр юм гэж би ингэж бодож байгаа. Тэгэхээр бид хоёрын өнөөдрийн ярьсан сэдв бол өөрийн чинь асуулт бол сайхан асуултууд байсныг би хөндлөж ойлгож байна. Зүгээр миний хариулт бол тэр чинээнд хүрээгүй гэдэгт би бас итгэж байна. Яагаад өгөх зэрэг би цагаан сарын тухай хэрвээ ярих юм бол зарим нэг тоглоомны зүйл, за би нэг өнөөдөр энд авчирсан бол нэг хорол тоглоом байсан. За хоол ундны зүйл, ширдэг гэр ахуй дотор байдаг хэрэглээний зүйл энэ тэрийг уулна цагаан сарынхаа нэвтрүүлэгт боломжийн хэрээр жоохон үзүүлээд юм уу урд урдын нэвтрүүлэгч бид нар бас зарим нэг тиймэрхүү хийдэг байсан. Зүгээр энэ жилийн тухайд бол ийм одоо өвчин гарсан дэлхийн энэ өвчний өмнө цөмөөрөө бүхийсэн ийм хэцүү байгаа үед бол цагаан сараа ингээд нэг дэлгэр их хийхгүй ч гэлээ гэсэн санаа зовнсон, бас нэг ийм байдığım гэдгийг сануулсан энэ нэвтрүүлэг хийж байгаа өөрт чинь бол олон хүн талархах, олон хүн өөрийн чинь иргэшээс юу хийх, хөндлөх ийм нэг боломж байна. Надад ч гэсэн бас цагаан сарын тухай одоо бид нэр цаашдаа юу ярьж ивэл зүгээр юм гэж бас бодогдсон юм. Хооштой нэвтрүүлэг хийхэд бас анхаарч бодохоор юмнууд бас надад үлдсэн. Тэгэхээр зэрэг бид нар чинь энэ шин соёлд бол энэ өвчний хажуугаар сурч байгаа юм маш их байна. Үнэ хэлэхэд суралцж байгаа юм маш их байна. За буруу юм байсан бэ, ингийн хэрэггүй юм байсан бэ. Ялангуяа энэ цаг ашиглалтын тухайд бол манай монгол хүмүүс бол нэг дэмий өнгөрөөгүйгүй байх гэж бодож байгаа юм. Энэ байгаагаа хүрээндээ л одоо хийх, бүтээх, уулзах энэ боломжийг энэ бодлогын төрөөс гаргаж байгаа арга хэмжээний дагуу цагийг их сайн ашигласан, боломжийг их ойлгож хөндлөж байгаа ийм нийт монгол хүмүүсийн минь за яг хөө зүгээр олонний дотор бас янз бүрийн бодолтой хүн байна. Бид нэр одоо нэг заавал тэр нэг хараар нь юм уу, муугаар нь, цөөнөөр нь, буруугаар нь бусдыг харлуулж хэрэггүй л дээ. Зүгээр энэ коронавигоос суралцсан юм бол нэлээд байна. Ямар ч байсан коронавигийн өвчин ийм байхад цагаан сарыг яаж хийх, яаж хэрхэн хийх, хэрхэн үнэлэх энэ ойлголт бол монгол хүнд үлдээлхлаа. За энэ өвчин үргэлжилдэгч бай, тодорхой хугацааны дахиад гардагч бай. Тэгэхэд бол ер нь үндэсний уламжлалт соёлоо хэрхэн үзүүлэхийг яаж үзүүлэх үү, яаж сурталчлах уу, яаж баяжуулах уу, яаж илүү дутуугийн одоо болохоосоо болохгүйг ойлгож авах энэ ойлголт бол энэ коронавигийн юугаар бол нэлээд ойлголттой болох шиг боллоо. Өвчний гайнаас бол нэлээд ойлгох шиг боллоо. Тэгээд олон сайхан асуултанд нь санаанд нь хөрсөн асуулт хариулт өгч чадаагүй бол уучлаарай. Бас би цаашдаа энийг анхаарай. Ер нь бол одоо энэ жил жишээлбэл 7 сард энэ юу ямар байх нь вэ? Улсын баяраар энэ коронавигийн байдал ямар байх нь вэ? Тэгэхээр бид нэр энэ үндэсний одоо яг нарийн дээрээ бол улсын баяр цагаан сар тэгээд би хөрлөө одоо тэр хором нарийн жижиг зан үйлүүд, жижиг одоо төрсөн хүүхдийн төрсөн өдөр хийдэг болсон ийм үе тэгээд тийм жижиг баярууд байна л дээ. Тэнд чинь суралцах юм бас уламжлалд аваад явж байхад жижиг соёлууд зөндөө байна. Эднэрийн бол коронавигоос хойш сэргээд
цаашаа явж байх ийм нэвтрүүлэг хийснээр бид нэр бас үүргээ гүйцэтгэж байна л гэж ойлголоо. Тэгээд ийм боломж надад олгож яриулсан танд их баярлалаа. Цаашдаа бид нэр бас энэ соёлынхаа салбарт дахин энэ сэдвээр энэ судалгааныхаа чиглэлээр ярилцаж биентэйгээ холбоотой байя л гэж бодлоо. Баярлалаа. За баярлалаа танд. За эрхэм үзэгчдээ өнөөдөр ингээд манай ярилцах цагийн зочноор соёл урлагийн их сургуулийн соёлын сургуулийн Монголын угсаатны зөв соёл судлалын тэнхимийн багш соёл судлаач доктор Тангадва манай өргөдөн оролцож Монголын уламжлалт, тэмдэглэлт, баяр, Монгол түмний соёлын нэгэн томоохон дархлаа болсон цагаан сар битүүлэгтэй холбоотой энэ зан үйлийг эрт дунд идэвхтэй үеийн энэ 3 цагийн түүчилсэн энэ сайхан их сурвалжаасан дурдсан олон жилийн судалгааны туршид ажигласан, судалсан энэ судалгааныхаа ажлаас та бүхэндээ төлөвлөлөө ингээд маргааш ороо бол битүүний өдөр байгаа. Нөгөөдөр шиний нэгэн шинэ жил гарна. Тийм учраас үзэгч олон та бүхэн маань бас зарим талаар энэ жилийн энэ онцгой нөхцөл байдалд сар шинийн өдөр битүүний өдрийг хэрхэн яаж тэмдэглэх талаар бас эргцүүлж бодож байсан бол бас багч гэсэн энэ талдаа бас нэг хариулт авсан байхаа гэж ингэж бодож байна. Ингээд Тангадгой хаан цаашдын эрдэм номын үйлсэд нь шинийн саран мэт дэвжин дэлгэрч явахын үлзийтэй сайхан ирүүлийг хүргэж Монгол түмнийг соён гэгэрүүлэх их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За бид хоёр гэр гэрээсээ энэ ярилцлагыг бэлдэж байна. За цаг сайхан болохоор бас нэг студиэс ч юм уу эсвэл сайхан Монгол ахуйд ч юм уу Тангадгой судалгааны бүтээлүүдтэй танилцах. Түүнчлэн түрүүний дээр дурдсан тоглоом тэргүүтэн маш олон хэдүүлгийн зүйл бол судалсан бит болон бит бус өвд тэр талаар нь бас суурлаар ингээд бас ингээд нэвтрүүлэг хийвэл бас үзэгч олонд Монгол соёлын алтан сэжмийг бүхлэх, Монгол соёлын дархлааг бэхжүүлэх, ялангуяа хүүхэд залуучуудад Монгол соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, танин мэдүүлэхэд бол их хөв нэмэр болох болов гэж миний хувьд бол ингэж бодож явдаг. Тийм учраас цаг сайхан ирэхийн алдад бол бас энэ ажил болгоно гэж ингэж найдаж байгаа. Ингээд та бүхэн маань сар шиндээ сайхан битүүрээ, сар шиндээ сайхан гаргаараа нөхцөл байдалтай толгуурлаад өөрийнхөө боломжоор энэ тэмдэглэлт энэ хүндэтгэлийн энэ их баярыг бас тэмдэглээрээ гэдгийг та бүхэндээ хүсээд ингээд илгээрээ инх хамглан төрлөөрөө төвшин амглан энэ дэлхийн нийтийн хамарсан айхтар хижиг тахал өвчний халдвараас ингээд эрүүл саруул сайхан байхын үлзийтэй сайхан ирүүлийг өргөн дэвшүүлээд энэ ярилцлагын цагаан жаргаж байна. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. За